За өдрийн мэнд. Өнөөдөр оюунаа ихж байгаа харсандаа үнэхээр бүр баяр хөөрөөр дүүрч байна. Оюунаа ихж байгаа харсандаа үнэхээр талархаж байна. Бүх алдар магтаал нь Бурханд байх болтугай. Бурхан өөрийн хүүхдүүдэд одоо яг байршуулж байна. Мөн барьж байна. Тэгээ Бурхан бол имэх цэгцийн Бурхан. Тэр бүх түнд бүх зүйл нь дистаралтай явдаг. Тэр бол имэх цэгцтэй ажилладаг. Тийм учраас бид нэр яг тэр имэх цэгцийнх нь дагуу бас түүний хүслийн дагуу байх нь маш чухал юм байна гэдгийг би ойлголоо. Тэгээд Бурхан миний амьдрал дээр яаж ажиллаж байгааг өнөөдөр ярих гэсэн. Ер нь бол Бурхан имэх цэгцийн Бурхан учраас Бурхан миний амьдрал дээр одоо би өөрийгөө түүнд бүр ингээ хоосолж өгөх нь маш чухал. Тэгээд энэ зүйл болохоор одоо Филипп пастор маань ч гэсэндээ хэлдэг, чи өөрийнхөө амьдралыг Бурхан яаж ажиллаж байгааг чи өөрийнхөө амьдралыг хараад тэгээд дүгнэлт бас юмсүүдээ ингээ тодорхойл гэсэн. Тэгээд өөрийнхөө амьдралаа тодорхойлоод тэгээд Бурхан ажиллаж байгаа учраас тэнд бүр ингээд Бурханд ажиллаж байгаа учраас тэмдэг тавьдаг. Тэгэхээр би одоо энэ Бурханы ажиллагааг харахтаа надаа яг адилхан зүйлс яг одоо имэх цэгцтэй учраас би эхлээд яаж түүнд өөрийгөө өгөхийн, тэгээд дараа нь Бурхан яаж орж намайг миний амьдрал дээр болон над дээр ажилласныг тодоос тод харахын гэдгийг би одоо ярих гэж байна л да. 2018 онд болохоор би ээжтэйгээ цуг одоо кафе гэдэг нөө бизнес эрхэлдэг байсан. Тэгээд тэнд би яг Бурхан яг ээжээсээ яг салах хэрэгтэй. Одоо энэ бизнесэд одоо чи би ингээд имэх цэгцгүй л байсан байгаа байхгүй юу? Ингээд яг ээжтэйгээ байгаа бүртлөө одоо санхүүнч нэг юм шиг аль нь ч удирдаад байгаа нь мэддэхгүй. Яг юу нь бол тийм байсан. Тэгээд тэн дээрээс яг салахад бол надаа маш хэцүү байсан. Яагаад тэгэхээр өдөр болгон тэнд би очоод орлого олох боломжтой одоо тэр зүйл дээр одоо санаа зовхгүй гэх юм уу. Тэгэхээр надаа бол тэр амар эхлээд хэцүү байсан ч гэсэндээ яг эндээс л би гарч иж яг цаашаага явах юм байна гэд. Тэгээ би яг гарч эхэлсэн. Тэгэхэд миний дээр бүр маш их амар тайван баяр хөөрөөр дүүрсэн. Тэгээ явж хахад цаашаага ингээд Бурхан яг ингээд ажиллаж эхэлсэн байхгүй юу? Яг тэрэн дээр яаж ажилласан бэ гэхээр ингээл одоо би ингээ харахад нөхөр бит хоёрын амьдрал яг одоо байгаа амьдрал тис өөр яаж урд нь тэгж амьдрч болдог байсан бэ гэж харахаар тийм өөр. Одоо бол Бурхан гайхалтайгаар ажилласан. Тэгээд сая би бас 2025 онд яг би өөрийнхөө бас одоо яалтчгүй энд Чинзо санхүүгийн талаар ярьж хэлсэн учраас би ярьж байна. Энэ бүх зүйл би алдаршгүй харин Бурхан алдарших болтгой л гэж би бодож байна. Тэгээд би надад одоо өөрт байсан бүх зүйлээ би яг хоосолсон байгаа. Яг тэгэхэд би яг одоо нэг Есүс Христ чи бүх зүйлээ хаяад намайг дагаа гэж хэлдэг тэр зүйл яг надад ингээд нэг мэдрэгдэх шиг болсон. Яагаад гэхээр би өөрт байгаа бүх зүйлээ одоо
хоосолсон гэх юм уу? Өөрт байгаа одоо бүх зүйлийг хоосон болгоод тэгээд яг бурханд бүх найдвараа тавьж байгаа. Би тэгээд тэр залбирлыг би одоо санаж байна. Тэгэхэд бурхан минь ээ, би одоо таны өмнө юу ч байхгүй байна. Харин та цаашаа авч явахыг та үнэхээр авч яваарай гэсэн тэр залбирлыг хийхэд тэгээ би маш хурдан ажилд орсон. Юмсүүд ингээд амар хурдан ингээд юмс болсон. Тэгэхдээ би одоо энэ зүйл яг хоослоод тэгээд бүх найдвараа бурханд тавиад бүх итгэлээ тавихлаар бурхан яг ингээ өөрөө дүүргэж хэлэхлээр би бурхан ажиллаж байгаа учраас дүүргэж байгаа учраас би яг түүнд алдрыг өгөх тэр одоо бурханы ажиллагааг харж байгаа учраас бүр ингээ зүрх сэтгэлээсээ бурханд талархаад түүнд алдрыг өргөөд түүнийг өргөмжилт юм байна. Бүр зүрх сэтгэлээсээ. Энэ зүйлийг мэдсэндээ би үнэхээр талархаж байна. Тийм болохоор одоо би яг бурхан яг эмх цэгцтэй яг ингэж бид нэр ингээд бурхан минь та миний амьдрал дээр би ажиллаж байгааг хармаар байна. Одоо ингээл янз бүрийн залбирал хийдэг. Гэхдээ биднээс заавал тийм нэг үйлдэл байх хэрэгтэй болчихж байгаа байхгүй юу? Тэгээ үйлдэл гараад ирэхлээр бурхан яагаад гэхээр би зүгээр за та юу л болов болог гэд бүх зүйлээ яг түүний одоо ажиллагаанд өгөхөд бурхан ингээд өөрийнхөө ингээд ажиллаад дүүргэж байгаа нь амар гайхалтай юм байна. Тэгээд цаашаага одоо би Йовыг ингээ уншсан, Йов номыг уншсан. Тэгэхэд бурхны мэрэгэн ухаан бол үнэхээр шаал бидний бодож ирсэн мэрэгэн ухаанаас бүр өөр юм байна гэдгийг би тэн дээрээс харсан. Тэгэхэд гурван найз нь одоо Йов ч ингээл хүүхдүүд нь өгцөн бүх эд хөрөнгө нь хүний нүдээр ингээ харах юм бол тэнд баг ингээд гурван найз нь бол чи ингээ бурханд ингээ буруу зүйл хийсэн учраас чиний амьдрал дээр ийм юм болоод байна гэж хэлээд байгаа байхгүй. Тэгэхэд Йов харин бурхны хүслийг мэддэг, бурхантай харилцаад байгаа байхгүй. Тэгээ бурхныг хамгийн гол нь ерөөсө буруутгаагүй, өөрийгөө ч гэсэндээ буруутгаагүй. Тэгэхэд гурван найз нь тэнд дандаа буруутгал ярьсан. Тэгэд яг бидний мэддэг тэр мэрэгэн ухаан тэр гурван найзынх нь хэсгийг уншихлаар л энэ ямар амар мэддэг мэрэгэн ухаан бэ л гэж харахаар. Тэгэхээр бид нэр үнэхээр бурхны мэрэгэн ухааныг үнэхээр суралцах энэ зүйл бол үнэхээр хэрэгтэй юм байна гэж би үнэхээр одоо хүсэж ирмэлзэж байгаа. Яг энэ цаг үед бол тэгэхээр одоо жишээлбэл манай хоёр хүүхэдтэй гэж байгаа байхгүй юу? Одоо дүүн дөрөвтэй учраас айгүй жоохон худлаа ярих одоо хүүхэд ч ингээ зохиож худлаа ярих гэдэг нь шүү дээ. Тэнгүүд худлаа ярих гал явангууд ах нь хөөе аялгау бурхан худлаа ярил бурханд таалагдахгүй шүү дээ гэдэг байгаа байхгүй. Худлаа ярил бурхан таалагдахгүй шүү дээ. Тэгээд яг ингээл худлаа ярих гал ингээл явангууд бурхан таалагдахгүй шүү дээ. Ингээ байнга сануулна. Тэнгүүд нөгөө дүүн болохоор бурханд худлаа ярил бурханд би таалагдахгүй те гэж бүр тэрийг ингэж хэлээд байгаа байхгүй. Яг тэрнтэй адилхан бид нар яг бурханд юу таалагддгийг, юу таалагдахгүй яг бурхны хүсэл гэж юу юм, бурхны мэрэгэн ухаан гэж юу юм, тэр зүйлийг бид нар үнэхээр миний хувьд бол би тэр зүйлээс уух нь ямар чухал вэ гэдгийг л одоо ирмэлзээд явж байна яг энэ цаг үе дээр бол. Тэгээд яг бурхан одоо би ингээд хоол зүйч мэрэгчлэр ингээд яг би урд нь бол тийм байсан байхгүй юу. За хоол зүйч мэрэгчлэр сураа төгсөөд эмчилгээний хоол зүйч болно гэж өөрийнхөө ярьж штэ. Тэгэхэд
би зүгээр цэцэрлэгийн яг гэрийнхэн 10 алхаад орчдөг цэцэрлэг охиныхоо хүүгийнхаа цэцэрлэгт орсон байхгүй. Ямар ч тийм орно гэсэн бодолж байхгүйгээр орсон. Тэгээд тэнд бурхан гайхалтайгаар ажиллаж байгаа байхгүй. Би тэгээд маш олон төрлийн хүмүүсүүдтэй харилцаж үзэж байна. Тэр хүмүүсүүдтэй яг бурхны мэрэгэн ухаанаар харилцахгүй л бол энэ дэлхийн ухаанаар харилцах юм бол зүгээр боломжгүй байгаа байхгүй. Тэгээд бурхны тэр хайр, тэр нэгүслэлээр нь яг дүүргэгдэж бэлхэгдэж тэр хүмүүсүүдийг хайрлахаас би зүгээр өөрийнхөө байх юм бол үнэхээр хайрлах боломжгүй юм байна. Тийм учраас яг ингээд бурхнаар дүүргэгдэх нь ямар чухал юм бэ? Бурхны хайр, бурхнаас тэр над руу урсж байгаа юм болгоныг тэр өөрийнхөө байршил дээр зогсоод хүлээн авах нь ямар чухал юм бэ л гэж би одоо ерөнхийдөө ухаарч харж байгаа. Тэгээд одоо ингээд нөө хоол зүйч мэрэгжил тэр болгон одоо дөнгөж одоо энэ Монгол улсад илүү дэлгэрж байгаа цэцэрлэгүүд, сургуулиуд хоол зүйчтэй байх маш чухал гэдэг одоо нэгдсэн одоо бас систем бий болж байгаа. Тэгээд тэрэн дээр нь урд нь хоол зүйчнэр бол яг миний өмнө нэг хүн ажиллаж исэн ч гэсэндээ яг тэр хоол зүйч мэрэгчлээ яг тэр байгууллагата одоо гаргаж чадаагүй гарсан хүн байгаа байхгүй. Тэгээд өмнөх хүнтэйгээ намайг одоо яг юу одоо тэр өөрчлөлт хийх гэж байгаа тэр зүйлийг харьцуулаад бас тэр хүмүүст үнэндэг. Тэгээд хоол зүйч ямар мэрэгжил вэ гэдгийг одоо бүр ингээд нөгөө нэг одоо анхдагч ингээд суурин тавигдж байгаа. Учираас одоо тэнд ингээд маш их зүйл юу нь бол хийгдэж байгаа. Тэгээд би тэрэн дээрс харахаар энэ хоол зүйч мэрэгжил дээр хүртэл би яг ингээ байршуулагдж байгаа юм байна. Миний мэдхгүй би анх удаа сураал тийш орсон. Тэгтээ би яг бурхантай хамт байгаад түүнд бүх найдраа нөө түүнд найдагчийн хүчин шинжлэгддэг гэдэгтэй адилхан яг л түүнд найдал ингээд урагшаага алхсан хിവэрэ үргэлжлүүлсэн хിവэрэ тэгэл одоо явж байгаа. Тэгээ бурхнаас мэрэгүү ухааныг бурхан минь та өөрийнхөө мэрэгүү ухааныг үнэхээр та надад бүр мэдүүлээч гээл тухай бүрт нь тэгэл явж байгаа. Тэгээд бас нэг гайхалтай зүйл болсон нь саяхан ээжийн эгчийнхэн нөхөр гээд хүн таалалт төгссөн. Тэгээд ингээд хамаатан саднуудаараа бас ингээ уулзсан. Тэрэн дээр эхлээд эхний өдөр уулзчаад явсны дараа тэд нэр бөөн ингээд хоорондоо ингээд нөө цугласан учраас нөө овгоос гэдэг шиг яг тэнд ингээд нөө манай эгчнэр тэгж байгаа байхгүй. Нэг ажил явдал гарахад эхлээд аав ээж нар маань суудаг байсан чи одоо ингээд бүгд байхгүй бид нар ингээд суудаг болчихжээ гэж ярьж байгаа байхгүй. Тэгээд тэрэн дээр намайг явсны дараа тэд нэр баахан одоо манай одоо удам дээр ч юм уу баахан хараалын тухай ярьсан юм шиг байна. Тэгээд маргааш нь ирэхэд надаас за ингээд манайх ийм болсон, ийм хүнд үзүүлсэн, ингээ хэдэн үеэрээ ингээ хараагдсан байна. Одоо энэ зүйлийг ингээ бүгдөө юу яая бүх эмэгтэйчүүд оролцох ёстой байна гэл шууд ингээд ирж байгаа байхгүй юу. Тэгэнгүүт би яг өөрийнхөө байр сууринаасаа би болвол Есүс Христэд итгэдэг. Тэгээ би энэ зүйлд бол би оролцохгүй. Яагаад гэвэл надад одоо тийм хараал тэр зүйл одоо ингээ байхгүй гэдэгт би итгэж явдгаа гэж хэлсэн. Тэгсэн чинь тэгвэл чи ямар учиртай чи бүр үндслээс нь яргээд. Тэгээ би яг яриад за би яг та нарын асуултанд би одоо яг бэлэн байна гэж жаад яг ярьсан. Тэгээ би тэрнээс өмнө залбирсан л та ариун сүнс минь та надтай миний амаар яриарай гэд. Тэгээ яг тухай бүрд нь
яг оновчтой өгүүлбэрүүдийг тэнд яригдсан байхгүй юу. Тэгээд би өөртөө яг тохиолдсон, давсан, туулсан, ариун сүнс надад мэдүүлсэн тэр бүх зүйлээ ингээд өөрөө ингээд үйлдэл болгоод гаргацсан зүйл яг үнэхээр хүний зүрхэнд хүрдэм байх гэдгийг би яг тэн дээрээс харсан байхгүй юу. Тэгэхээр бид нэр ингээд яг ингээд бурхантай хамт алхна гэдэг чинь бас нэг үйлдэл те. Тэгээд бидний хандлага, зөвхт байдал бүх зүйл орж байгаа. Тэгэхээр энэ зүйлээ яг ингээд үйлдэл болгосон юм аа юу хахад тэр хүмүүсүүд яг зүрхэнд төрөөд би урдан чи ярихад нэг наалтдаггүйс одоо яг наалтаад ах юм гээд бүр манай тэр ихч хэлээд тэгвэл баг хараад биш баг Есүс Христэд итгэжмээр юм биш үү гэдэг бүр тийм болтлоо өөрчлөгдөд яг одоо технологи явсан байгаа. Тэгээд би бурханд үнэхээр бүх алдар нь байх болтугай гэж би үнэхээр Есүс Христийн нэрээр тунхаглаж байна. Яг цаг нь ирэхэд бид нар дээр яг хамаатан садан өөрсдийн хариалтаа бүхэл зүйлсүүд яг хүмүүсүүд үнэхээр асуулт тавихад асуултаар дүүрэн байт юм бэлээ. Яагаад тэгэхээр тэр хүмүүсүүд үнэхээр юу ч мэдэхгүй байгаа. Тэгээд бүрэн чөлөөлөгдөөд бөөнөрөө юм ярилцаа. Тэгээд таад ч гэсэндээ яг үнэхээр ингээд зүрх сэтгэл чинь хэцүү байл тэр зүйлээ хийж болно шүү дээ. Харин би бол энэ зүйлд оролцохгүй. Гэхдээ энэ зүйлээ хийгээд ингээд явж болно гэд бүгдөө ингээд суугаа. Тэгээд амар гой тийм эрхчлөөтэй болчихж байгаа байхгүй бүгдөө нээлт чанаалтаад. Тэгээд би бол ямар ч байсан Есүс Христэд итгээд би бурханд итгээд амьдрахад би эрхчлөөрөө орсон гэж л ер нь бол хэлсэн. Бурханд итгэх бол ер нь бол маш энгийн гэдгийг хэлсэн. Тэгээд сүнсний эцгүүд дээрээ сүнсний өвөө одоо бидний удирдагч аханд үсэрээ маш их бахархаж суулаа. Ямар хэд алхмын өмнө мэдсэн байгаа байхгүй юу? Бүх зүйлийг. Тэгэхээр яг тэн дээр мэрэгэн ухаан маш чухал гэдгийг үнэхээр ойлгосон. За бүгдээрээ босоод бурханд алдрыг өргөё. Халелуя. Халелуя. Амен. Хана эмэгтэй баастай тэргүүтэй хүмүүс дайн луу явсан байгаа. Юмсаа сайхан үргэлжилж байна. За өнөөдрийн залуу номлогчийг өрье. Эрдэнэгээ өрье өнөөдөр. Сайн байна уу? Энэ өдрийн мэнд ахин гарч ирж байгаа таатай. Бүгдээрээ эхлээд Бурхныг магтаад гэлцэл барьж. Халелуя Есүс. Энэ цагийг та өрөөх болтугай. Миний амаар таны үг гарах болтугай. Халелуя Есүс. Бүх зүйл таны төлөвлөгөөр явах болтугай. Халелуя Есүс. Бурхан алдрыг өргөе. Амен. Би энд гэр бүлийнхаа 23 онд явж исэн аяллахын тухайар ярихаар гарч ирсэн. Манай гэр бүл 2023 онд 8 нуур Хүйсийн 8 нуур гэдэг үзэсгэлэнт байгалыг үзэхээр явсан. Тэр аялал бол үнэхээр сүнслэг аялал байсан. Очиход ч ирэхэд ч үнэхээр их зүйлс орсон. Яг нуурн дээр
очоод яг барааг нь хараад үнэхээр гайхалтай нуур байсан. Тэгээд нуур руугаа яг доошоогоо бууж уруудаж очдог. Тэгэж уруудаж очиход бол нөгөө айгу зам нь эвдэрсэн замтай, айгу осолтой замаар мэдгүй явсан. Тэр үед үнэхээр Ариун сүнс бол биднийг хамгаалж явсан байна лээ. Тэгээд тэнцэнэ амжилттай доошоо бууж нуурынхаа хэрэг дээр хонолцоод өглөө нь буцахад дээшээ гарах замаа аав явж харсан. Шалгаад ямар шүү байна гэд. Тэгж харахад ер нь бол ачаатайгаа явхад айгу даахааргүй нэлийн өксүүр болсон. Тэгээд хэрэггүй ачаануудаа дээшээ гарахын тулд тайсан байгаа. Ус ундаа зарим нэг хэрэггүй хог, зарим нэг юмнуудаа тэгжээж дээшээ гарч чадсан. Дээшээ гарахад гэхдээ бас нэлээд л өксөө бас л хэцүү байсан. Буухасаа хэцүү. Тэгэхэд би яг бодож ирсэн байхгүй. Тэр үед бол би яг нэг арай балчир бусдыг бас жоохон шоглждаг тийм нэг даруу бус хүүхэд байсан. Нилээн сахилахгүй хүүхэд байж байгаад яг бодсон. Яг дээшээ гарах замд бол яг би айгүй их юм бусдыг ингээд нэг л тийм нэг ядаргаатай хүүхэд нь байгаад байсан байхгүй. Хоёр дүүгээ налаал тэр болол ингээл ядаргаатай юм бэ гээл. Тэгэхэд яг урагшаа хойшоо харж яваал амар өксүр эвгүй замаар далзгнаад яваад байсан. Тэгэл би өөрийгөө харсан. Яг тий яаж харсан бэ? Ухаарсан бэ гэсэн чинь урагшаа зам харж байхад ээж уур сууж байсан. Тэгээ урагшаа хараад энэ юу болж ин гэдэл ингээл харсан чинь ээж миний орон дээр амн дээр яг ингэсэн. Чимээгүй. Яагаад намайг чимээгүй гэж. Би айгу балчир байсан. Өдөө 16 хүрсэн. Байхдаа дэндүү хөөгчиг байсан. Тэгээ би ухаарсан. Том болох хэрэгтэй байна. Даруусах хэрэгтэй байна. Тэгээ би шууд дарууссан. Би тэр үед өөрийнхөө байсан бол тэгэл яагаад тийм гэлвэж байгаа. Яг л миний түүхээр тиймэр гэл. Тэгээг би зүгээр шууд л доошоо хараад нөө амин гэл. Тэр үед яг үнэхээр ариун сүнс л тэгж ажиллаж чадна. Би бол өөрөө тэгж бол яасан ч ажиллаж чадахгүй. Ариун сүнс л тэр үед намайг даруусгасан. Тэгэл дээшээ явах зам саад партаад ахаал гарч ирсэн. Тэгэл бид нар алхаж явахаар болсон. Тэгэл аав машиндаа үлдээл. Тэгэл ээж дүү бид гурав тэгээ дөрүүлж алхаад залбирсан. Тэр залбирал бол яг үнэхээр ариун сүнс над мэдрэгжсэн. Үнэхээр тэр машиныг дээшээ гаргахад нэр үнэхээр ариун сүнс л дээшээ гаргаж чадхаар зам байсан. Тэгээд бид нэр дээшээ гарч ирчээд яг дээшээ гарч ирээд яг аав машин бараа харагдаад дээшээ арай гайгүй замаар нь дээшээ хараад ирсэн чинь тэнцээ нэг бүр амар том машинтай бүр амар бараг ямар ч замаар явж байгаа нэг амар машинтай нэг нутгийн ах байсан. Тэгээд тэр нутгийн ах нь аавтай яриад чи яаж тэр доошоо буучаад гарч ирч чадваа хамаатаа гэд. Тэгээ аав гайхацсан. Тэгээд тэр нутгийн ах нь ингээд сүүлийн үед айгүй үер болоод зам нь эвдэрцэн гэд хэлсэн чинь бүр шокнд орсон. Тэгээ бид нэр ч гэсэн гайхаад энэ үнээр ариун сүнсэл гаргаж ирсэн зам ариун сүнсэл гаргаж ирсэн аялал байлаа гэд ярьж. Үнэхээр бурхан далдрын нүргээ. Тэгээд энэ аяллаас сурсан зүйл бол яг даруусах болон хэрэггүй зүйлээ хайж дээшээ гарахын тулд хэрэггүй зүйлээ хаях ёстой. Заашгүй хаях ёстой. Тэгжээж л гарч чадна. Тэгжээж л ариун сүнс ажиллаж чадна. Тэгээд
ээжийн ганцхан уруугаар би тэр үед шууд даруус. Бурхан ингэж л ажиллаж чаддаг. Хариун сүнс л ингэж ажиллаж чадна. Тэгээд за ийм нүрээд болсон байна. Баярлалаа. Ер басан шүү. Би танд хэлээ. 18 наснда эр хүн болно гэдэг нь онцгой зүйл шүү. Энэ бол гайх юм шиг. Зүгээр л өөрийнхөө амьдралыг эргэж хараад өөрийнхөө амьдралыг засна гэдэг бол дараагийнх нь 90 нас 90 жил өөрийнхөө амьдрал дотор ер бусанаар амьдрах боломжтой болдог тий. Тэгэхгүй одоо 60 хүрчээд байгаа мөртлөө өөрийнхөө хинээч мэдгүй хинээч өгөнд ордог хүмүүс зөндөл байдаг шүү. Гэхдээ хүн ийм шүү. Хүн өөрийнхөө хэлж ярьж байгаа зүйлсүүд болон өөрийнхөө ярьж байгаа зүйлс чинь чиний амьдралыг босгон байгуулж яадаг. Би энэ талаар удахгүй ярих болно. Тэгээд дараагийн нэг өнөөдөр бидэнтэй хамт Бурхны гамшиг хуваалцаар гэж нэг хүн өрсөн байгаа. Энэ бол оюун чимэг байгаа. За баярлалаа. Үнэхээр чуулганыхаагаа та нарыг харж байгаадаа үнэхээр талархаж байна. Ишин чуулгандаа ирээгүй би одоо 3 сар гарсан болсон байна. 10 сарын 10 дээр эмнэлэг юугээд эрүүл мэндийн шатгааны улмаас 10 сарын 10-нд тагалгаанд орсон байгаа. За тэгэд энд үнэхээр ингээд зогсоод та нартайгаа мэдчилж энэ зогсож байгаадаа үнэхээр бурханд алдрыг өргөж байна. Үнэхээр та нарыг харах үнэхээр сайхан байна. Баяр хөөрөөр дүүрч байна. Чин та нар бол бид нар бол одоо бурхан дотор нэг эцэг, нэг эзэн, нэг Есүс Христ, нэг ариун сүнсэнд дуудагдсан нэгэн эсхийн холбоостой ахан дүүс юм аа. Тийм учраас үнэхээр та нарыг харж баяр хөөрөөр дүүрч та нарын залбирлаар их чинь бас энэ зогсож байгаа гэж та нартай бүр онцгойлон би хэлмээр байна. Тий. Та нарын маань одоо эзэн доторх залбирал хүндэтгэл тийм ээ түн рүү хашгирч ирсэн хүн болгоны бид нар эзэн дотор нэг биет учраас нэг биенийхэн төлөө яаж залбирахыг сүнс өөрөө сануулдаг. Тэгэхээр зэрэг чуулганы маань одоо өргөний эсгүүд болон бүх одоо чуулганд маань хамааралтай байгаа эгш ахан дүүс найз нөхөд бүгдээр нь залбирч байсныг их чинь мэдэрсэ. Тий. Мэдэрсэн тэгээ чуулганыхаа номлоор дамжуулаад та нарынхаа зүрх сэтгэлийг үнэхээр ойлгож бурханд алдрыг өргөж ялаа. Тэгээд бид нар бол нэг зорилгын дагуу дуудагдсан учраас бурханд үнэхээр бид нар бурхны гэр бүлийн хүүхдүүд. Тий. Бидний харьяалал Тэнгэрийн харьяаллынх юм а гэдгийг их чинь одоо өөрийнхөө амьдралаар туулаад мэдэрлээ. За, мянган эмчнэр байсан ч мянган эм тариа байсан ч гэсэн бурхангүй байсан бол би тэр газар үнэхээр унах байлаа. Тэгээд яаж эдгэж яаж авч авахаа амьдралыг минь бүрэн бүтнээр тэр харж бидний амийг тэр нөгөө уутанд хийд зангиддаг гэж ариун бичээсээр дурдсан байдаг тийм. Тэр үнэхээр яаж авч авахыг тэр өөрөө биеэрээ туулж мэдэрсэнийхээ хувьд үнэхээр бурхандаа би алдрыг өргөж байна. Тэр үнэхээр тэр хаалгаанд ороод одоо явж байхад тэр эмчилгээ хийгдэж байхад юугаар яваад байгаагаа би заримдаа ерөөсө гайхчихсан. Зарим нь ерөөсө ингэ нэг амралтанд очсон юм шиг айгүй сонин тийм юуг намайг бүр тайвшруулаад тийм ээ одоо янз янзын нөгөө бэрхшээлийг туулж гарахад тэр өөрийнхөө үхлийн харанхуй хөндөгөр туулж би хор хөнөөлөөс айхгүй гэд дуудалд 91 дээр бичигдсэн байдаг тийм. Тэгэхээр тэр бурхан яаж хүүхдүүдээ авч явах яаж хэрхэн гаргаж туулуудахаа тэр өөрөө мэддэм байна. Тэгээд яг нөгөө хүн л юм болсон би тэр хүртэл одоо бууж өгөхгүй яваад байсан. Тэгээ яг нөгөө мэсгэлийн ширээн дээр гарахаар нөгөө найзынхаа хэлдгээр одоо охиныхоо хэлдгээр зүсэс цэвэрлэн үү зүлгэд цэвэрлэн та өөрөө мэдэрэй л гэж бурхандаа өөрийгөө өргөсөн байгаа. Тэгээд тэрнээс хойш юусэн мэдэхгүй. Тэгээд эхний хаалгаа амжилттай болоод хоёр дахь юун дээр бас ингээд тархинд дуусчилт үүсээд тэгээд ахаад ингээд ухаангүй болцсон байсныг эмнэлэг мэдгүй байсан байлээ. Тэр нөгөө юун дотор
сэхий амьдруулах дотор тэгээд мэдгүй ингээд зүгээр нэг унтаж яах гэд бодож ирсэн байгаа байхгүй юу. Тэгээд яасан чи нилээ хожим нь мэдсэн. Тэрийг бол бурхан өөрөө яаж охиныгоо хамгаалахаа, яаж хэдий тогтоосон цаг хугацаанд тэр яаж хэнийг сэрийх, хинээр удирдуулахаа тэр өөрөө мэддэг. Тэгээд бүр үдээс хоош би ч одоо 5 дахь өдөр хаалганд ороод хасаа өдрийн үдээс хоош гэрийнхэн маань бүр тайвшраад баг 1 дахь өдөр гарах юм байна гэсэн юм яриад ингээд гадагшаа зарим нь явцсан байсан байгаа байхгүй нөхөр мөхөр. Тэгсэн чинь юунд нөгөө харж байсан совдогч ингээд нэг гуусаар юм мөх гээд оцсон юм шиг байна. Тэгсэн чинь амийн үзүүлэлтүүд нь ерөөсөө яг хэвээр ингээд самбар дээр зүгээр гараад ирсэн. Тэгэхээр тэр хүн унтж гин гэж бодсон байгаа байхгүй юу. Тэгсэн чинь оюун хашир яасан хэр ухаан алдсан байсан. Ухаан алдсан ерөөсөө ухаангүй юу ч мэдэхгүй. Тэгээд нөгөө цархинд усталж үүсээд маш их эрсдэлтэй байдал дээр хүрсэн байсан байлээ. Тэгээд юунд ахаад нөгөө эмчнэрийн ингээд зөвлөгөө мөвлөгөө хийгээд гэрийнхнийг ингээд угаасаа хаалганд орох чинь ингээд гэрийнхний дуудаад ойр дотных нь гэрийнхний дуудаад баах эрсдэл ярьд юм билээ шүү дээ ерөөсөн. Мэдээж тэгээд тэр чинь эмчнэрийнх нь үүрэг хариуцлага тэр чинь тэгээд одоо гарах эрсдлийн талаар одоо энэ хүн ингээд ийм хаалганд орохоор зэрэг ийм эрсдэлтэй ингээд тэгээ охин маань бэлцээд л уйлцсан гарч ирсэн гэсэн. Тэгээд нөгөө одоо ингээд дахин яхад энэ хүн бол одоо амьдрах юу нь бол тун магадлал бага. Тэгээд ингээд ийм байна одоо дахин хаалганд орно гэд. Тэгээд ингээд өргөний эцгүүд маань очсон, найз нөхд маань очсон, та нар маань ингээд зүрхэндээ бурханд өргөж залбирч байсан. Энэ хүч бол үнэхээр агуу их хүч юм аа. Тэгээд тэр залбирлын юугаар хин нэг нь ямар нэгэн юм намайг ингээд татаад байгаа юм шиг тийм юу би мэдрэмжийг цүүлд нь авч ирсэн. Тэгээд хаалганд ороод амжилттай болоод ингээд та нарынхаа өмнө ингээд зогсож байна. Хоёр дахь хаалганд орсон байна тий. Тэгэхээр бурханд үнэхээр алдрыг өргөе юу. Бидний бурхан бол үнэхээр бүгдээр нь амьдралын маань одоо бүгдээр нь харж хамгаалдаг. Тэр яаж авч явдгаа тэр өөрөө хийдэг. Тэгэхээр тэр бид нар одоо хүний гэсэн зүйлээсээ салах хэрэгтэй юм байна гэдгийг би маш их ухаарсан. Хүний гэсэн ингээд оюун бодлоосоо, хүний гэсэн таталтаад байгаа зүйлээсээ өөрөө хийх гээд байгаа. Одоо өөрөө зогсуулах гав их чинь бүр хөөхөө төвтөл явсан шүү дээ. Яваад одоо айл болохоор хийлгэчихгүй. Тэгээ ер нь бол ингээд тогтоосон цаг хугацаанд эрүүл мэндийн юу би ч одоо энэ толгой тэрхэндээ юу байгааг ерөөсөө мэдгүй гүйжсэн надад ч гэсэн ингээд биэнд нэг тийм юу байхгүйсэн. Зүгээр нэг чихээ үзүүлэхэд очиход чихний тэр нөгөө чамархан зураг авахгүйх гээд яасан чинь тархин чинь нэг юм байна гэд нэг юм байна гэд. Тэгээ тэрийг тоогоогүй бүр нодныгийн цагаан сарын өмнө шүү дээ. Тэгээ тодорхойлогдсон шүү дээ. Тэгээд зүгээр л нэг 3 дахь эмдэг дээр очиод үзүүлсэн чинь нэг охин тэгсэн байхгүй. Нэг эмч ихчид та нэгэнт ирсэн юм чинь нэгдүгээр эмдэг дээр үзүүлэх хэрэгтэй юм байна. Хаавал дургийнх юм чинь. За нэгэнт ирсэн юм чинь та ерөөсөө манай чамархан зураг авахулчих гээд яг гарах гэж ирсэн чинь чамархан зураг авахулчих гээд тэр хүүхд тэгсэн байхгүй юу. Тэгсэн чинь надад нэг тэгээд чамархан зураг авахулсан чинь тархинд чинь та хаалганд орж ирсэн юм уу яасан гэсэн гээд ингээд зураг авсан юм чинь нөгөө хариуг нь авсан чинь тэгээд унсан байхгүй юу. Тэгэхээр үгүй хаалганд ч ороогүй аваарт ч орж байгаагүй зүгээр гээд тэгсэн чинь үгүй танд нэг тархины судасны нариулт юм уу хойч юм уу нэг юм байна гэдэг тэгээд хэлээд орхисон. Тэгээд яг нэгдүгээр эмдэг дээр би нөгөө чих чамархан юугаа үзүүлэх тэнд харьяатай юм байна л да. Тэгээд тэндээ аваадсэн чинь тэр чамархан зураг авсан тэр эмчээр дамжуулаад тэр зүгээр тэр 3 дахь эмнэлгийн зүгээр нэг намайг одоо үзүүлэхгүй гаргуул гаргахаар л байсан. Тэр тэгээгүй. Тэгтээ бурхан ер нь бол бидний үсний ширхэг болгоныг тэр мэддэг. Эдээс ширхэг болгоны маань тэр надаас илүү эмчнээс илүү тэр бүтээгч өөрөө мэддэм байна гэдгийг одоо би хожим нь тэр яг юу болсон үед явдлаар надад ухаарл өгж байгаа байхгүй юу. Тэгээд тэн дээр ингээд мэдээд нэгдүгээр эмдэг дээр ирсэн чинь тэр мэдрэлийн эмчд үзүүлээрэй гэдгсэн чинь мэдрэлийн эмчд үзүүлсэн чинь шууд юу нөгөө эмран зураг авахул гэж толгойн. Тэгээд эмран зураг авахулсан чинь толгойн тийм нэг одоо минингом гэдэг эмнэлгийн хэл дээр үл тэгж ярьд юм билэ. Тэгээд хоргоо хавдар гэсэн тийм юугаар онцлогдсон байхгүй юу. Тэгээд шууд мэслийн хаалганд оргоо шууд гэсэн. Тэгээд надад ягаад ч аюу тийм амар тайван одоо өмнө нь одоо би бурхангүй байсан бол ааштай тэр чи ерөөсө тэгээгүй байхгүй юу. Тэгээд за бурхан минь та намайг одоо юу ч мэдгүй явж хахад ингээд эрүүл мэндийг хүртэл тэр захин хамгаалдаг гэдгийг тэр илчилсэн тэр яасан. Тэгээд бүлгийнхээ уулзалтан дээр яхад оюун ингээд яг цаг нь болохоор бурхан илчилт юм а гэдэг даваасар маань хийжсэн найзан ч гэсэн ингээд хаалганд орсон. Тэгээд аюу тийм хүч тэнхэг одоо цугларт толгоноороо бид нар уулзалт толгоноороо нэг нэгнээс ууж бидрийг ингээд ариун сүнсний одоо урсгал голоор ундаалж яадаг гэдгийг
би одоо бүлгийнхээ уулзалт болгоноор мэдэрдэг та нартайгаа ингээ уулзах болгондоо найз нөхдөөгөө уцаар ярих болгондоо бидэрт мэдрүүлж ядгаа. Тэгээд бурхан үнэхээр ингээд ягаад энэ асуудал ингээд хамгийн сайнаар хамгийн зөвөр шийдэгцээ. Тэгээд эмнэлгээс ингээд гарахад эдгэрэл маш хурдан эдгэрлийн хурцлогын тослогоо над дээр ажилласан байна гэдгийг би мэдсэн. Яагаад гэвэл тэнд юусэн ингээд нэг толгойн хагалгаа малганд орж байгаа. Тэгээд тэр мэслийн юу чи ингээд юусэн оож дараалттай гэдэм билээ шүү дээ. Тэгээд яасан чинь тэр хүмүүс ингээд толгойгоо боолгоо яваадсан байхгүй юу? Хагалгаанд орсон. Би ганцхан ч хагалгааны боолтонд ороогүй. Тэгээд эмнэлгээс гарсан чинь би тэр 3 дахь эмнэлэгт нэг 10 тонсонд баг. Тэрсэн чинь ерөөсөө миний толгойд нэгч тэр эмнэлэг дотор чагалгааны болтны өрөөр би яваагүй. Тэгээд эмнэлгээс гараад ингээд хүмүүс бүр автобус унаагаар ингээд бас яваа дахиад болт хийлгэдэм байх. Тэр харьяад үргийнхээ эмнэлгүүдэд ерөөсөө тэгээгүй чинь. Тэгээд би ингээд ерөөсөө төгс эдгэрэл явагдсан. Хагалгаа маглаа энэ шарах сүрэн ямар хурдан эдгэрдэм бэ гэх хүмүүс тэгдсэн байхгүй юу. За тэгэхээр зэрэг ингээд бурхан өөрийнхөө хурцгуурын тослогоогоор хүүхдүүдэд яаж эдгэхээ тэр өөрөө мэддэм байна. Бурханд алдрыг өргөж байна. Үнэхээр тэр тослогоо тэгээд ингээд хайртай ахын дүүстэйгээ уулзаад найз нөхдөйгөө уулзаад ингээд дүүнрийгээ ирж эргэж ингэж яаж уулзаж байхад маш их зүрх сэтгэл маань ингээд баярлж байсан. Маш их пастор өргөөний эсгүүдийн төлөө үнэхээр чин сэтгэлийн талархлыг өргөмөр байна. Би ингэж ийм асран хамгаалагч халамжлагчдын дор намайг биднийг байлгаж байгаад үнэхээр бурханд алдрыг өргөё. Тэр өргөөний гайхалтай эсгүүдийг тэр өгсөө. Пастор маань аюу их санаа тавьж надад зөндөө их ингээд үйлчлүүлжсэн гэсэн чи пасторгаан дуудаад ингээд машин тэргээр зөвлөгч юм аа гэдэг хүн тэгжсэн байхгүй юу. Тэгээд ингээд Тамират хүн маань очиод бас ингээд эмнэлгээс авч ирсэн дүүргийн эмнэлэгт дамжаад ингээд 2 3 яасан. Тэгсэн чинь нөхөр яах наваг ингээд насаараа ингээд одоо мэдээж ингээд бурхангүй хүмүүс бол харах манай нөхөр одоо бурхантай ирээгүй байгаа л да. Тэр бол маш эрчимтэй ажиллагаа явагдаж байгаа гэдэгт би эргэлзэлгүй итгэдэг. Тэгээд нөгөө эмнэлгийн ор мор зөндөө юм ингээд төрж явдаг юм ингээд тэр нэг ангийнхаа хүүхдээ юунаас авцсан байсан байхгүй юу? Намайг одоо хэдэн сар твтгий юм бэ гэж бодсон юм шиг үлээ. Тэгээ хэн ч гэсэн ерөөсө хүний бодлоор бол тийм л юм явагдаж байгаа байхгүй юу? Ер нь бол тэгэхээр зэрэг тэгээд тэр ор ингээд нэг эргүүлээд ингээд нөгөө нэг өндийлэгдэг ор тэгээ ингээд төрж явдаг тийм нөгөө төрдөг дугуйтай юм тэгээд ингээд суугаа хүний нөгөө нэг сандал мандал төрдөг тийм юм уу аваад бэлдсэн байсан. Эмнэлгээс гарахад би нөгөө 3 дахь эмнэлгээс гараад дүүргийн эмнэлэг дээр бас 2 эмнэлгээр дамжаад тэгээд тэндээс чинь 14 хоноо тэгээд гэртээ ирж байгаа байхгүй юу? Тэгээд нөгөө ор морон дээр нь яг хэвчсэн. Тэгээд тэрэн дээр нэг нэр сар хөвтэйгүй. Тэгээд нэг юуг би юу ласын ч хөдөлгөөгүй. Тэр төрдөг юм аа түр гэдсэн байхгүй. Би түрмээргүй байсан байхгүй юу? Бурханы хүч чадал зүгээр л ингэж нэг юугаар нөгөө суудаг сандлын жоох ингэж суугаач нэг 2 3 удаа суусан баг тэрэн дээр. Тэгэж сууж явж байсаа суумааргүй санагдаа би түрж явсан байхгүй гэрт дотроо. Тэгээд түрж явж байгаад одоо ингэж яасан. Тэгээ бүх юмд ингэ гаргасан. Ороо ингэ өөрчлөё. Би ийм орон дээр хэвтмээргүй байна гэдэг. Үнэхээр бурханы гайхамшигтай амьдралын маань ингэ бүх хүмүүс дээр бид нар дээр ингэ эрүүл мэнд дээр нь 8 нас дээр нь тэгээд гэр бүлийн минь харилцаан дээр тэгээд үр хүүхдүүд дээр минь одоо бидний ажиллаж байгаа ажил амьдрал дээр бурхан яаж ажилдгийг бид нар мэддэггүй юм байна. Тэр төгс ажиллагаагаа тэр алхам дотор нь хийж байдагт үнэхээр бид нар одоо харж сурж түүний үгийг амьдрал дээр нь барьж түүний хүслийг л зөвхөн өөрсөн дээр эцэг минь өнөөдөр та надад ямар хүслийнхээ дагуу ажиллах гэж байна. Тэр зүйлтэй чинь би хамтрая л гэж одоо ийм л мессен дээр очих тийм цаг үе маань үнэхээр болцсон байна. Бид нар ингээд очиод явж байгаа та нартаа дүүнартаа чуулганыхандаа бүгдээрэнд нь алдрыг өргөж байна. Тэгээд амьдралыг маань ингээд том зургаар нь хар гэд ингээд пасторууд маань бас тэгдэг шээ сургалтын үн дээр том зургаар нь хар гэж одоо юу юм болдоо гэд ингээд ойр энд хөө тулг тойрсон юмнуудаа ингээд залбираад ингээд яагаад гэдэг байсан бэ? Би өмнө нь бол тиймэрхүү журмаар явж исэн юм байна. Үгүй том зургаар хар гэдэг бол бурхантай хамтрахыг л том зургаар харна гэдэг бол ерөөсөө тэр л юм байна. Бурханы ажиллагаан дээр хараа чиглүүлгээ ой санамжаа бодлоо тий алхаж чадж гэнэ үгүй ээ би тантай хамтарч зог тусаад өөрөө тэр бурхантайгаа алхаж байгаа өгөөгөө өөрснийгөө бидрэгээ шалгаж явах юм байна.
За тэгээд ийм хувь тавиланд өгцөг үнэхээр тэр гайхамшигтай эцгийн нэгүслэр бид нар алхаж байгаа юм байна. За тэгээд 2 дугаар Коринт 4-ийн 8-аас 10 дугаар ишлэлийг би одоо энэ газар бас дуудмаар байна. Бид бүх талаар дарлагдагч няцардгүй. Одоо сандардагч цөхөрдгөө хавчигдавч бид нар хаягддаггүй цохигдвч бид нар мөхөдгүй бид биедээ Есүсийн цохилтыг үхлийг бүргэлж тээж явдаг. Ингэхдээ Есүсийн ам бидний биеэр илэрхийлэгддэг байх болно гэж илэрхийлэгддэг болно. Тэгэхээр зэрэг энэ одоо бидний ам миний хайртай Бурхны ам миний дотор байгаа учраас тэр яаж илэрхийлэгдэхээ ингээд биеэрээ туулаад гараад ирлээ. Тэгээд ингээд Бурхан бидэнд үнэхээр сайныг хардаг. Тэгээ амьдралын минь бүрэн дүүрнээр нь одоо сахин хамгаалдаг. Тэр үнэхээр өвч бүрнээр нь хийдэг. Тэр өөрийнхөө алдрын төлөө хүүхдүүдэд яаж өсгөхөө, яаж хамгаалахаа, яаж эрүүлжүүлэхээ тэр өөрөө мэддэг. Бид өгдсөн эрч хүч тийм ээ өвийг нь тээж, хамгаалж, хадгалж, өсгөж явах нь бидний христчин бидний хотын сүм чуулганыхны соёл юм байна. За үнэхээр Бурхантай алдрыг өргөе. Тэгээ Бурханы таалал бидний дээр үеийн үед байх болтугай түүний ер бусын ажиллагааны эрч хүчийг түүний дүр төрхөөр өөрчлөгдөх шинэ хүнийг мэдлэг дотор шинжлэгддэг шинэ хүнийг бид нар үнэхээр өдрөөс өдөрт үнсэх болтугай гэж та нараа өрөөж байна. За тэгээд үнэхээр Бурханд алдар нэгэ. Есүсийн нэрээр би залбирсан. Баярлалаа ирсэн. Зя. Бүгд л Бурханы төлөвлөснөө дагуу бидний амьдрал дээр урсгал болтугай. Үнэхээр Бурхангүй амьдрал гэдэг бол энэ бол амьдрал биш юм аа. Энэ бол зүгээр л харанхуй ажил. Утга учир нь ойлгохгүй биш мөртлөө таны амьдрал хязгаарч хэмжүүр эсвэл өгдөж байгаа зүйлээр хязгаарч байхааргүй тэр амьдрал юм аа. Өнөөдөр би энэ газарт нэг зүйлийг тунхаглахаар ирсэн байгаа. Бус оюунотой нийлэх гэж гисэн үг. Нийлж. Өнөөдөр энэ газарт Бурхны ерөөсөн гайхамшигыг таныг хараасаа гэж бодож байна. Бид нар байна штэ. Ийм Бурхан бол үнэхээр тэр бол байдаг юм а гэдгийг тунхаглуулсан байгаа. Тэгвэл бид нар байна штэ Бурхан байдгийг мэдсэн. Энэ хангалттай зүйл огт биш юм байна. Бос Бурхан бүгдийг хийж чадах болно гэж. Өнөөдөр байна штэ Бурхан хүн боломжгүй Бурханд боломжтой гэдгийг хэлж чадхаар байгаа зү. Энэ ч гэсэн бос тийм төгс зүйл огт биш. Харин өнөөдөр би энд юу тунхагласан юм бэ гэвэл Бурхан чиний амьдралыг бүгдийг мэддэг юм а гэдгийг бид мэдмээр байна гэсэн үг. Бурхан миний амьдралыг ингэж харддаг юм а гэдгийг бид мэдмээр байна. Бурхан миний амьдралын сайн муу бүх зүйлийг тэр харж идэг. Харин та мэддэг юм уу? Та харин Бурхан хардаг гэдэг та харин итгэдэг юм уу? Таны амьдралыг байхгүй юу? Таны хэрэгцээг биш ээ. Наа шунлаа хай. Наа шунл байгаа учраас надад юу ч байхгүй. Тийм болсон Бурхан миний амьдралыг хараагүй гэж бодоод байгаа байхгүй. Энэ ойлголт эсрээсээ. Энэ харанхуй зүйл бидний амьдралаас үнэхээр дастагдаж, хаягдаж, усгадах ёстой юм а. Тийм учраас 25 он гэдэг бол 26 он гэдэг бол бидний хувьд бидний мэдэхгүй ер бусын он жилүүд байх болно. 25 он гараад тунхаглаж эхэлж байгаа. Мэдээж юм маш хурцтай явагдах болно. Бидний мэддгүй байсан зүйлсүүд буюу бидний яах вэ гэж бодож бүх зүйл хурцтайгаар таны амьдрал дээр хүч төрөн орж иж биелэл олох болно. Гэхдээ би танд хэлье. Хүн болгоны амьдрал дээр биш ээ. Яагаад хүн болгоны амьдрал дээр биш ээ гэдэг бид мэдмээр байна гэсэн. Хараа аав хүн байж штэ. Би тэнд хэлье. Аав хүн одоо ч би 5 хүүхэдтэй штэ. Миний 5 хүүхэд тавуулаа. Хамгийн сайн, хамгийн мундаг 5 хүн байх боломжгүй. Албагүй. Харин нэг нь байгаад хангалттай. Ойлгож байна уу?
Бүгдөө тэгшин байх шаардлагагүй байхгүй да. Бүгдөө адилхан тэгшиний хэмжээнд байх шаардлагагүй. Тэрнээс зарим нь илүү байна, зарим дутуу байна. Бид нар хүлээн зөвшөөрдөг үү? Хүлээн зөвшөөрдөг. Яг үүндээ ч адилхан бид нар Бурхны хүүхдүүд, бид нар Бурхнаар төрсөн, тавигдсан. Тэгээ бид энд амьдардаг. Гэхдээ Бурханаас миний амьдрал зориулсан зүйл гэж байгаамаа. Тэгээ бид нар энийг би бол одоо юу гэдэг Есүс Христ итгэхэд 20 гаруй жил болж штэ. Тэгээ биний бүтсэн зүйлүүдээ нэг маань энэ штэ. Би анх та нар би сүмийн яг хотын сүмийн пасторыг гэсэн өмнө би дуудлага байна, дуудлагатай байна, дуудлагагүй байна, дуудлага зөв болсон, зөв аагүй гэж та нар намайг хэдэн жил бүдэлсэн гэж бодож байна. Зөв дуудлага дээр бурхан зөв үйлчлэл хийгээд ингээд бурхан дуудагдсан юм чинь ингээд зөв амьдрчээс ингээд ямар олон цаг хугацааг алдаж ямар их өөрийгөө одоо бэлтгэхгүй байна гэж ямар их явсан гэж бодож байна. Ингэж л би таныг битгий зовоосаа гэж бит хоёр энэ сүмийг эхэлсэн юм аа. Бид нар ингэх хэрэггүй. Миний дуудлага бол түүний хүслийг биелүүлж амьдрах. Энэ бол миний дуудлага юм аа. Би түүнийг энэ газар төлөөлөн амьдрахаар дуудагдсан байхгүй юу? Төлөөлөн амьдрахаар. Яагаад гэвэл миний нэр муу бол түүний нэр бас муу байх болно. Миний амьдрал муу бол түүний нэр л гарах болно. Тийм учраас би энэ газар түүнийг төлөөлөн амьдрахаар дуудагдсан. Энэ бол онцгой дуудлага. Бид түүний төлөө амьдрдаг. Энэ утгаараа бидний дуудлага бүх зүйлүүд өөрчлөгдсөн. Тийм учраас би өөрийнхөө дуудлагыг олж авсандаа үнэхээр баяртай байдаг байгаад. Энэ утгаар нь за надад Европын цагууд байгаа юм байна. Тэгээд үнэхээр энэ жил Бурхны хүч чадлыг хянамааргүй байна. Бурхны хүч чадлыг хойш нь таммааргүй байна. Бурхны хийж байгаа зүйлс дотор маргалдаа цэцэрхэл өөрөө мэдчихэл ойлгочоод хүлээн зөвшөөрчөөл тэгэл эсвэл Бурхантай маргалдаал ингэж хий тэгж хий Бурхан та энийг хий тэрийг хий гэж заагаал зөвлөөл ингээл эсвэл хийж байгаа зүйлс нэг бүрийн хүлээн зөвшөөрөхөөс илүүгээр зүгээр л өөрийнхөө дуртай зүйл хийх гэж оролддог амьдрал яг одоо энэ жил төгсөөсөн. Хотын сүмийнхээ Бурхан байна штэ. Түүнд үнэхээр олон бүр юм сүрэг сайн хүмүүс гэхээс илүүгээр үнэхээр түүнд айнтай онцгой нэг л хэрэгтэй байгаа шүү. Тийм учраас би өнөөдөр Явын тухай яг цаг гарвал ярихаар байгаа. Үнэхээр Явын тухай ярмаар байгаа. Үнэхээр Яв магадгүй би нотонч номлож байхдаа Яваас номлож байсан. Энд л дахиад Яв намайг үнэхээр бидний амьдралыг үнэхээр өөрчилсөн зүйлүүдээ нэг байгаад байгаа хэрэг. Хамгийн сонирхолтой төгсгөлийн би тэнд хэлээдэг. Яагаад гэвэл Яв тэр үед хэцүү байгаа зовоод туулаад явж исэн. За тэгсэн. Яв тэр үед юу ч мэдэхгүй байсан болно тий. Гэхдээ та бид хоёр түүний төгсгөлийг мэддэг байхгүй. Тэ? Бурхан ямар гайхамшиг хийсэн та бид мэддэг үстэй. Түүн шиг чинь өнөөдөр таны амьдрал ямар байгаа үл хамааран эцсэн таны амьдралын түүх Бурханаар бичигдэж дуустдаг юм аа. Түүс Явын амьдрал дуусаагүй үстэй ойлгож байна уу? Явын амьдрал үргэлжилсээр байгаа. Түүн шиг таны амьдрал ч гэсэн мус сайжхан өнөөдөр магадгүй танд хүний амьдралын туулдаг хүний хэрэгцээ хангагдсан ч юм уу үгүй ч юм уу эсвэл танд юу дутаад магадгүй та өнөөдөр өөрийнхөө амьдралыг юу гэж харж байгаагаас үл хамааран Бурхан амьдралыг чинь төгсгөх болно. Бурхан өөрийнхөө төлөвлөсөн зүйлсийг чиний амьдралаар хийх болно. Тийм учраас яагаад Бурхан харж байгааг таныг мэдээж гэж хэлээд байгаа юм бэ гэвэл бид Библиэс зөндөл уншдаг штэ. Бүр дуулал номон дээр ч байгаа. Исая дээр ч байгаа. Бурхан энэ дэлхийг бүр мэлмиг гээ өөрийнхөө нүдийг бүр ингээд энэ дэлхий дээр ингээд тосгодог юм аа гэж хэлэнгүүт бид нар амар байж миний амьдралыг хараад гэж тэгдэг үстэй. Аюу гой санагдаа. Бурхан харж байгаа штэ. Хамгийн муухай зүйл нь юу гэж та хүнээс далд юм хийгээд байгаа байхгүй. Бурхан харж байхад яагаад та тийм юм хийгээд байгаа юм бэ? Улаан цай. Христ итгэдэг хүмүүсээ та үгээрээ шүгтгэе шүү. Түүнээс биш та юу хийснээрээ биш, юу бүтээснээрээ ч биш, яаж амьдарснараа ч биш, эсвэл ямар зүйлийг сайн хийснээрээ ч биш. Ариун сүнс үнэхээр надад
туслах болтугай. Маш олон салбарууд байгаач, маш олон үйлдвэрүүд байгаач. Би бурхан өнөөдөр энэ газарт танд болон надаар дамжуулан хэлэх төстэй үгнийг бүр таны зөв зөвлөл суугдаж, таны амьдралыг ер бусын өөрчилсөн өдрүүд үргэлжлээсэй л гэж бодож байна. Таны гацаадаг, би танд хэлье. Таны гацаадаг зүйл байгаа. Таны амьдралыг гацаадаг зүйл байгаа. Ягаад та намайг сайн мэдж байгааг бол би энэ олон жил итгэж явж штэ. Би хуучин сүмдээ байж байхдаа усан баталгаа хийдэг байсан. Би маш олон хүнийг усан баталгаа хийсэн. Би маш олон хүнд Иесус Христийн нэрээр тэднийг Иесус Христийн нэрээр би дахин амьлж байна гэдгийг би тэдний амьдралаа тунхилдаг байсан. Миний зүрхийг хамгийн өвдгдөг зүйл нь юу байсан гэж? Тэр хүн 3 сарын туршид тэр сургалтанд сууж явж байхдаа үнэхээр тэр сургалтыг төгсөөд тэр курсыг төгсөөд нэг мэрэгчлээ бол хүн баярлалаа түүш тэр хүн сургуулаа төгсөөд үнэхээр сайн явах юм шиг тэр хүн амьдрдаг, бэлтгэдэг. Харин усан баталгаа хийсний маргааш нөгөөдөр тэр хүний амьдрал өмнөх байгаасаа үнэхээр долоон доор болдог. Үнэхээр амар болдог. Би бүр гайхдаг гэсэн. Яагаад гэж? Уулын чинь би өмнө ярьждаг усан баталгаа хийлгэсэн шүү дээ. Аврагдсан шүү дээ. Гэтэл чи яагаад амьдрал нь улам доошоо яваад байна? Улам л асуудал, улам л бэрхшээл, улам л нөхцөл байдал, улам бүх зүйл хүндэрж эхэлдэг. Тэгээ олон эмэгтэйчүүд бас амьдралаа алдаж эхэлсэн. Юу юм бэ гэдг нь. Нөхөр нь аврагдсан. Тэгэнгүүт нь за өрхийн тэргүүндээ амьдралаа бүх зүйлийг даатгая яг нөхөртөө юмаа даатгаад өгсөн. Нөгөөт нь талыг таараад устгаад дуусгасан. Гэх мэтлэнгээр юу хэлэх гэсэн бэ гэвэл бидний амьдрал байна шүү дээ. Бурханд итгээд Бурханд амьдралаа өгөөд дээшилдэг юм аа. Түүнээс бидний амьдрал доошлдгүй. Харин яагаад доошлоод байгаа гэдэг чинь өнөөдөр бид нар Бурханыг зүгээр л тийм ээ таавал хүчит чадалтай агуу Бурхан штэ гэчээд зогсчоод байна. Тэгээ бүр гаццсан. Тэгээ хүнээс хүн хэлээ Бурхан бол мондс Бурхан бол та юм ярихгүй гэд гаццсан. Би тэнд хэлээ. Энэ гацаа арилах ёстой юм аа. Тэхийн тулд та байж штэ. Шалгуураар ороод цаана нь гарддаг юм аа. Бид нар өнөөдөр ягаад өсвөрийнхнийгаа өнөөдөр тэгээд энэ жилдэгсэн бид нар дандаа цуглаан эхлэхийн өмнө гэрчлэгч нар амьдрал дээр Бурхны хийж байгаа ажлыг гэрчлэгч нарыг гарч ирэхээр томлсон юм. Ягаад гэдэг юм бэ гэхээр зэрэг хүн өнөөдөр өөрийгөө ялж явах ёстой юм аа. Хэлсэн үгээ ялж явах ёстой. Ойлгож байна уу? Би юугаар ялдаг гэж би танд хэлье. Би энд гарч ирээд энэ утсаа хаяач ээ гэж би хэлдэг үү? Би хэлдэг те. Тэгээ би гэртөө чи яадаг вүлээ? Шалгуулдаг. Ойлгож байна уу? Яг үн шиг. Өнөөдөр хүн энэ дээр гарч ирчээд үнэхээр Бурханаас авсан илчилт чинь таны амьдралыг дүүргэж байгаа юм бол та үнэхээр эрг шарахгүйгээр яг тэр амьдралаараа урьдчилах хэрэгтэй байгаа юм аа. Мэдэж авч хүлээж авч чадсан юм бол хэрв мэдэж авч хүлээж авч чадахгүй бол мэдэж авч хүлээж аваач. Бурханаа таньж мэдээч. Тэгээ Бурханд одоо ингэж байна шүү дээ. Бурханд бууж өг гэдэг одоо номлогч нь номлож байгаа. Харин та яаж бууж гэхээ мэдэхгүй байна уу? Хамгийн гол нь яг хуу бачрал буугаад өгч. Бачрал буугаад өгч болцсон байна. Тэгээ тэр бууж гисэн чинь ингэсэн байна. Харин би яаж бууж гэх юм бэ? Энэ дээр л асуудал байна гэсэн. Тийм учраас бүгд тэ ингэж бодилж, ингэж харахгүй амьдрмааргүй байна гэсэн. Тийм учраас Бурхан яв шиг түүний амьдрал шиг зүйлсүүдээр туулалдаг юм аа. Эцэг хүн болвол шүү дээ хизээч хүүхдээ зүгээр л за чи ингэ байж л айгүй сайн хүн болно гэж хизээч сайн хүн болдгоо маа. Үнэхээр болохгүй. Амьдрал таныг ер бусын болгох болно. Тийм учраас сайн нөхөр сайн эхнэр би болж төрөн гарч ирдэг юм аа. Түүнээс угаасаа төрцөн сайн залуу гэж хизээж байхгүй. Сайн эхнэрч гэж байхгүй. Харин төрүүлэн гарч ирдэг. Хэн төрүүлдэг? Нөгөө эхнэр нөхөр нь төрүүлнэ шүү дээ. Ойлгож байна уу? Түс чи өөрөө төрж гардыг юм биш. Намайг эр хүн болгож, намайг төлөвшүүлж, намайг хурцлж, намайг одоо аав эрэгтэй хүн болгож хий. Миний эхнэр шүү дээ.
Өөр хинч биш бидэнд хэлье. Өөр хинч биш. Түүнээс би угаасаа сайн нэгэн байх боломжгүй. Ирчүүдээ танарт би хэлье. Хэлэгдэж байгаа эхнэрээс ялангуяа хэлэгдэж байгаа үг бити хойш нь тавь. Бити өөр дөрөө хүлээж бити ав. Бити түүнд гомд. Бити түүнийг буруутгах. Яг бол тэр бус хүмүүсээс хамгийн дөрөнд чиний сайн муу бүгдийг чинь тэр дэлгэн тавих ёстой юм аа. Тэр эрэхтэй. Дургуудаа бишээ. Чиний амьдралыг өөрчлөхийн тулд гэсэн. Бурхан яг ингэж ажилладаг шүү дээ. Тийм л учраас энэ жил гэр бүлийн жил байх болтгойг тунхилж байгаа. Энэ жил өнөхөр өрх гэрүүд өсгөгдөж ингэж нэмэгдэж босч байгуулагдаасаа гэж бид нар залбирч байна. Харин тэвэнд өөрийгөө ингэж бэлдэж өгмөр байна. Тийм учраас эхнэрийнхээ нөхрийгөө эсвэл хамт амьдарч байгаа эсвэл өөрсдөө амьдрал чинь хамааралтай байгаа болгон дээр дүгнэлт хийж дүүн тавьж ямар нэгэн шалтгаан үүсгэж байгаа бол яг одоо энэ зүйл эхлээд таны оюун санаанаас хаягдах ёстой юм а. Таны бодол өөрчлөгдөж, таны оюун санаа яг энэ зүйлийг хайж ээж та нөгөөх хүнийг илүү өөрөөр харж чаддаг болох болно гэсэн. Яг үүнтэй адилхан бид нар эх хүнд ийм байх ёстой ч гэж бодож байгаа шүү дээ. Тэгэхээр бурханд ингэх ёстой ч гэж байгаа шүү дээ. Гэтэл чи бурхан ингэн үнэн. Гэхдээ бурхан хэн дээр юу хийхээ тэр өөрөө мэдээд байгаа байхгүй. Хамгийн сонирхолтой нь түс бурхан бүгд төр хийгээгүй. Бүгд төр нэг нар өгсөн үнэн. Гэхдээ тэр нараас цаашаа очиод хэн нэгэн туслахаа тэр өөрөө шийдээд байгаа. Бид нар өөрөөс бурхан өөрөө шийдэх гэж ерөөсөө мэдэхгүй байхгүй. Үнэн үгүүд үнэхээр тунхилагдсан. Бид нар үнэхээр ойлгож аваас гэж бодож байна. Би энэ номлыг бэлдэж байхдаа юу харж ирсэн бэ гэвэл үнэхээр бурхан болвол байж штэ. Өөрийнхөө хэмбэ гэдэг энэ жил бол үнэхээр харуулах болно. Тэр бол үнэхээр бурхан бол үнэхээр засаглагч. Тэр бүгдийг эзэмшдэг. Тэр бол юу гэдэг вэ? Ариунаас ариун нэгэн. Тэр бол үнэхээр хаанчлагч. Тэр бус хууглан шатаач гал. Тэр бол төгс хүчит эзэн. Тэр бол цорын ганц эзэн бурхан. Түүнд бид маргалдах юу ч байхгүй гэсэн. Гэхдээ тэр хэлэгдэж байгаа үг нэг бүр дотроо ер бусандаа өөрчлөлтөөр ажилддаг юм а. Тийм учраас бид нар ажиллагаа болгоны мэдмээр байгаа байхгүй. Тэр засаглалгаар яаж засагладгийг, тэр хаанчлагаар яаж хаанчилдгийг, тэр нөхөр юмсууд дотор байж байхдаа юмсуудыг зэгцэлж эзэмшиж байхдаа тэр яаж эзэмшдгийг, тэр яаж ариунаас ариун байдгийг, тэр бүгдэд хууглан шатахдаа юу хууглан шатаадгийг, тэр юунд дургүй, юунд дуртай бүгдийг бид ойлгож хүлээж авч мэдж амьдрах цаг яг одоо таны өмнө нээлттэй байна. Би таныг бүр тавтаа морилоос гэж урмаар байна гэсэн. Энэ жил бол бүр яг ийм зүйл байх болно. Миний амьдрал дээр байгаа харанхуу буюу шатаадах зүйл нь хууглагдаж шатаагдаж хаягдах ёстой. Яагаад гэвэл эцсийн өдөр очиод ажиллаа шалгуулсан чинь шатаагдвал яана? Юу ч үлдэхгүй гэсэн. Тийм учраас тэрний өмнө очихоос өмнө бид нар юу барьж, юу байгуулж, юу шатахгүй вэ гэдгийг мэдэж зөв зүйлийг үлдэж амьдрах нь миний амьдралын сонголт юм аа. Тийм учраас бид бурхныг таньж мэдэж хүлээн зөвшөөрч чаддаг амьдралаар амьдарч эхлэх хэрэгтэй байна. Яагаад гэвэл бид нар тийм ээ тэр бол үнэхээр тэр өөрийгөө эзэн бурхан тийм ээ би бол цорын ганц эзэн бурхан гэдгээ илэрхийлж болно. Тийм. Тэр чадна. Яагаад гэвэл та нар Йов номыг уншвал тэн дээр бурхан өөрийгөө ч тодорхойлж байгаа. Йовч бурханыг тодорхойлохдоо ер бусны тодорхойлсон. Гэхдээ энэ миний амьдралын гол зорилго биш юм байна гэдгийг би таныг хараасаа гэж бодож байна. Үнэхээр хараасаа гэж бодож байна. За түүнээс өмнө бүгд хамтдаа Эхлэл номын 22 дугаар бүлэг дээр очие. За Эхлэл номын 22 дугаар бүлэг. За би техниктэй ноцолдох гээд байгаа штэ. Библиэс сольсон энэ дээр гарахтаа ийм Библи хэрэглэхээр болсон байгаа.
За Эхлэл номын 22. За энд онцгой үйл явдал болж байгаа. Бид нар 22-ыг ерөөсөө мэдэх болно. Тэгээ би өнгөрсөн 7 хоногт залбирлын цуглаан дээр яг энэ зүйлсийг хүлээж аваад тэгээ би үнэхээр энэ чинээс нэг зүйлийг ойлгож авъя гэж үнэхээр ботсон баг. Би өөрөө багч гэсэн магадгүй өөрөө зүрх сэтгэл ойлгож авсан зүйлсийг таны амьдралаар асахыг хүсэж байна. Үнэхээр та амар сайн сав байгаасаа гэж бодож байна. Яг одоо оюун санаагаа зэгцлээ би танд хэлье. Үнэхээр зэгцэл. Бити ялцарсан зүйлүүд өөрийнхөө амьдралаар байлга. Ялангуяа байж та хорсол байна, гомдол байна, буруутгал байна. Янз бүрийн зүйлсүүдэд юу аасан одоо юу гэдэг лээ? Дүгнэлт хийсэн зүйлүүд хаямаар байна. Бүхэл салбар шүү. Бүхэл салбаруудын туршид ялангуяа өнгөрсөн зүйлүүдэд миний амьдралаар хийгдсэн бүх зүйлсүүдийг бид нар хаямаар байгаа байхгүй да. Тэгээ энэ чинь одоо яг Бурханыг олж харахад, Бурханыг таниад өөрийнхөө зүйлийг өөрийгөө бууж өгөхөд хамгийн их садаа болгоод зүйлс юм аа энэ. Тэгээ ягаад хотын сүмийнхэн таныг чимээгөө цагийг хийж гинүү? Ягаад бид нар чимээгөө цаг хийхгүй байна? Библи уншиж гинүү? Бид нар Библи унших ёстой ягаад хэлдэггүй гэж бодож байна? Бид нар дургу болохоор тэгж гэж бодож байна. Үгүй шүү дээ. Би хамгийн гол нь юу гэж хэлмээр байна гэвэл энэ миний зүгээр л амьдралын мэд итгэж байхгүй. Үнэхээр би танд хэлье. Хоолноос ч илүү, ажил төрлөөс ч илүү, олж байгаа 5 цаснаас ч илүү зүйл нь Бурханы өмнө залбирах, Библи унших, Бурхантай ярилцах ч байгаа даа. Гол зүйл чи энэ. Гэтэл бид нар мөнгөтэй болчоод амар их мөнгөтэй болчоод тэгээ Бурхан цаг гаргаад явах гээд байгаа байхгүй. Ер нь бол миний санаа бол үл гоё илүү их цаг гаргана дөө. Одоо бол нэрээ. Энэ минийгэд болчмоор байгаа. Яг бол чиний амьдралын, таны өөрсдийн амьдралын үнэхээр бүх салбар дээр, бүх зүйл дээр Бурхан өөрөө харж байгаа юм аа. Би бол өнөөдөр таныг Бурхан миний амьдралыг бүр харж байгаа маа гэдгийг бүр зүрх сэтгэлээр хүлээж аваасаа гэж бодож байна. Ерөөсөө харж байгаа. Та итгэхгүй байсан ч итгэдэг байсан ч Бурхан таны амьдралыг харж байгаа шүү. Өдөр бүр нүд чавчихгүйгээр. Тийм учраас тэр харж байгаа учраас тэр юу хийх өөрөө мэдээд байгаа. Мэдээд тантай ярилцахлаар та түн өөдөөс нөгөө пастрага хуурцсан хүн шиг пастор би Библийг уншиж байгаа шүү. Ер нь бол пастор би ер нь залбираад байгаа шүү. Ер нь тэгээ нэг л болчихгүй ер нь залбираад байгаа шүү гэж хэлж байгаа өгүүлбэр чинь хэнийг хоороод байгаа гэдэг чинь одоо яг асуудал болоод байгаа байхгүй. Яагаад гэвэл бид нар ингэж л хуурж амьдардаг амьдрал руу орцсон. Энэ арин байдал биш. Энэ бүр биднийг яагаад энэ байдлууд биднийг хойшин татдгаар гэдгийг өнөөдөр бас хэлж байгаа гэж ер нь тун бодож байна. Тэгэхээр өнөөдөр яг хэлэгдэх нүггүй яг сайн мэдэхгүй байна. За ариун сүнс бидэнд өнөхөр туслаас хүн нэгүрт. Ер бусыг эцгийн зүрх сэтгэлийг бидний мэдхэд бидэнд тус тохиолдов. Бид нар үнэхээр Бурханы надад хэлж байгаа бүхэл зүйлийг хүлээж авч амьдармаар байна гэсэн үг. Үнэхээр яагаад тэгж байгаа юм бэ гэвэл ирж байгаа өдөр болон ирж байгаа цаг мөчүүд үнэхээр хүний амьдрал өөрчлөгдөхгүй болохгүй ертөнцлөө бид орсон. Үнэхээр Бурхангүй бол хүн үнэхээр аимшигтай болсон гэсэн. Сая Монгол дээр аимшигтай хэрэг гараа үзтээ согтуу хүнийг 14,000 төгрөг өгсөнгөө гудамжинд айдууд өнөөдөр хүлдээд өгсөн. Тэгээ хүн шиг байгаараа гэд нэвтрүүлэг сэдвтэй зураглал гарсан шүү дээ. Бид нар ингэтлээ хүнээ халтж байгаа байхгүй. Энэ чинь зүгээр хүний мэс чанарын хувьд буюу хүн бол зааж даарна шүү дээ гэж бодно шүү дээ ятгахтаа. Тийм хин ч юм байхгүй байна гэсэн. Ийм л ялзарч байгаа ертөнцид бид амьдарч байгаа шүү дээ. Тийм учраас эцгийн зүрх сэтгэл бидний амьдралаар үнэхээр бүрэн дуран орж иж бидний амьдралыг яг бүрэн утгаар нь удирдан дагуулж авч явах болтугай. Тэгээ бидэнд үргэлж шинэ ойлголтуудыг өгөөсэй.
Бурханаас имээлт бидний амьдралаар бууж ирэг. Бүрэн утгаараа бидний бардагнал үнэхээр тасарч устж өгөө болох болтугай. Биднийг үнэхээр буруутгадаг, хойшин тавьдаг бүх зүйлийг бид ялгаж чаддаг болмоор байна гэсэн. Миний эхнэр миний төлөө үг хэлээд байна уу? Эсвэл өөр нэгэн хин нэгнээр дамжуулаад над руу яриад байна уу гэдгийг та бид ялгаж чадах чадвартай болмоор байна гэсэн. Энийний тулд Бурхан үгээ хэлж байна. Би бол ингэж ажилдаг юм а гэж. Би бол ийм байхгүй юу да. Бачаргалаа гэд үгээ хэлж байна гэсэн. Би ямар үед илүү хүмүүжлэлтэй томоотой байдаг гэж бодож байна та. Эхнэрээ гадаад явцаагаар гэсэн. Яг тэгвэл би хоолны дэглэн барьдаг. Тэгээд байж хат нь хийх гээл өө чи яа хийвээд байгаа юм бэ гэдэг байхгүй. Харин явцаа уур нь яадаг гэж. За бачаргалаа чи хиймжүүл ерөөсө болохгүй шүү. Цаадах ч удахгүй нэ шүү аа. Гэж би өөртөө хэлдэг гэсэн. Тэгээ би амар өмнөхөөс илүү амар хүмүүжлэлтэй юмд хүрэхгүй. Амар сайн дадлага шүү бид энэ дийлээ. Энэ муу дадлага биш. Амар сайн дадлага. Намайг аягуулсаа хүмүүжүүлсэн зүйл юм аа. Нэг энэ. Би хэзээ юм босныг мэдэхгүй гэсэн. Гэхдээ л намайг үргэлж энэ зүйл намайг дэндвэх өдөрддөг баг. Тэгээ энийг бол би ариун сүнснээс надад өгч байгаа. Ерөөсөн зөвлөмж гэж бодож байгаа. Энэ бол ухаарл юм бол гэж бодож байгаа. Яг л эрдсэн оноо тий амар таргалсан тий 7 хоногийн дотор бүр хааггүй чигснэргээд эрдсэн он яана уучлаараа турмаар байнаггүй амар онцгүй шүү дээ. Амар хоохох гэж би бодож байна. Тийм учраас би яг ийм ичгэттэй амьдрмааргүй байгаа байхгүй ойлгож байна уу? Тэгэхээр зэрэг үүнтэй чи яг адилхан Бурхан харж байгаа гэдгийг бид мэддэг юм бол бид юунд хүрэхгүй гэдгийг бол мэдээд байгаа байхгүй. За Бурхан харж байгаа ч би ингэж болохгүй шүү дээ. Пастор байхгүй гэж олон л гэхдээ би тэнд энэ чинь чиний амьдралыг авралт хүргэс чинь замын чинь ер бусын дардсан болох бол. Энэ бол онцгой амьдрал. Энэ амьдрал чинь айгүй хөнгөн болно. Амьдралт чинь. За 22 дугаар бүлэг дээр эхэлж байгаа. Бурхан Авраамыг шалгахаар дуршихаар гэж байгаа. Түүнийг дуудаж Авраамаа гэсэнд Авраам би энд байна гэж дуудсан. Яа ямар гоё вэ. Бурхан бүр өөрийнхөө нүр дуудаж шít. Нэрээр чинь дуудаад өөрийнхөө өмнө авчирлаа. Ярилцж байна. За тэгээ ийм үйл явдал болсон байгаа. За би 22-ыг уншихснаа боллоо. За 22-ыг уншихаар зэрэг аюулгүй үйл явдал гарна. За би энд дэжтэй. Юу энэчээс би тодорхойж хэлгэсэн байг бол Бурханд өөрт нь бүх эрх мэдэл байсан. Тийм байгааз. Тэгээ Бурхан өөрийнхөө төлөвсөн зүйлсийг өөрийнхөө өсөж байгаа нэгэнд өхийн тулд түүнийг дуудаж байна. Тэгэхээр түүнийг өөрийнхөө өмнө авчирсан. Нэрээр нь дуудаад аваад ирсэн. Гэхдээ Авраам үүний өмнө ямар олон удаа засагдсан гэж бодож байна та? Өөрийнхөө бодосод ямар бүдэлсэн гэж бодож байна та? Өөрийн хэцүү байдалд ороод Бурхан яг Библиэлд 13 жил түүндэд дуураагүй тийм үйдсэн тэр амьдэрчээсэн байгаа. Тийм учраас тэр Бурхангүй байна гэдэг нь үнэхээр амар хэцүү үеийг туулаад гараад ирсэн. Нэгээс нь өмнө нь аягүй олон шалгалтуудаа шалгуулсан шүү дээ тэр. Тэгээ шалгуулаа гарч ирчээд одоо дараагийн амьдралын төлөө дахиад шалгуулж байгаа. Би бүр ингэж бодсон шүү. Бурхан биднийг энэ ертөнцөөс явах хүртэл өдөр бүр шалгасаар л байх болно гэсэн. Ямар гоё үйлбэр. Битгий аа. Оо хитээ дуусахгүй юм. Гү чи энэ ертөнцийн амьдарч байгаа учраас чи дуусах хүртэл шалгуулнаа байх болно. Тимч байхасаа гэж бодож байна. Яг тэгвэл бидний шалгалт өгөөд амжилт олох дуртай нэгнүүд авахгүй бид нар чинь. Шалгалтад авахаар баяртай гэдэг үстэй. Тийм учраас бидийг шалгаж явах хэрэгтэй байх. Тэгээд энэ удаагийн шалгалт нь ер бас онцгой байсан. Гэхдээ би бол ингэж бодсон шүү.
чи намайг үнэхээр өөрийнхөө хайрлах зүйлээс илүү намайг хайрлаж чадах уу гэсэн өгүүлбэр байх тун магадaltaйгаар энэ удаа шалгалтанд орсон байгаа. Авраам. Маш сонирхолтой шалгалт. За яг энэ дээр бол шалгалт малгат гэсэн үлээ. Би энэ өгүүлбэрийг нэг тийм албаны юм шиг ярмаарг байна. Өөр орчуулга дээр өөр л байгаа бах. Одоо бид нар чи өөр орчуулгыг ер нь тун утгагүй хүлээж авчихгаа шүү дээ. Тийм л учраас энэ шалгалт гэхээс илүүгээр энэ харилцааны шин төвшинлөө биднийг дуудаж байгаа дуудлага байгаа. Дараагийн амьдралыг чинь болж байгаа зүйлсүүд та яадгийн өөрийнхөө амьдралыг $500 сая олсон бол одоо сая доллартай болохын тулд зарцуулж чадвартай байхын тулд танд шалгалт хэрэгтэй байхгүй. Тийм зүйлсийн төлөө шалгадаг болохоос биш. Зүгээр л шалгах дур нь хүрээд, сонирхол нь хүрээд бурхан шалгасан юм биш. Тийм учраас ойлгоод ав. Бурхан заавалчгүй шалгана. Та байж тээ өөрийнхөө амьдралыг хар. Та үргэлж шалгуур дотор байсан, та бас өөрөө бус амар шалгуур дотор байна. Юмыг дандаа шалгаж амьдэрдэг. Тэр жигтэй тань бүр шалгахгүй гэж байхгүй. Бүхнийг мэддэг. Тэгээ би энэ зүйлсийг 22-ыг уншиж байхдаа надад ямар сэтгэл төрсөн бэ гэвэл нэрэл намайг өөрийн хайрладаг ах эгч, ээж аав тэр зүйлээс илүү хайрладаг нэг намайг хайрладаг юмаа гэд Есүс хийсэн өгүүлбэр яг энэ санагдсан байхгүй. Нэр илүү намайг хайрлаад загламынхаа үрийг чи намайг дагж чадах уу гэж Есүс асуусан. Тэг яг энэ өгүүлбэртэй адилхан гэсэн. Тэгэхээр шалгуур гэхээс илүүгээр энэ зүйлс нь миний амьдралыг бүтээж байгаамаа гэж бид итгэмээр байгаа байхгүй. Түүнээс хараа нэг шалгалт өгөөл нэг юмтай болох чинь гэж бодох юм бол энэ үнэхээр андуурл болно. Үнэхээр худлаа болно. Хотын сүмийнхээ яг одоо энд би ямар нэгэн юу гэдэг вэ? Санхүүгийн ямар нэгэн хангамж, ямар нэгэн зүйлийн огт яриаггүй байна гэсэн үг. Тийм үтэй бол ийм үтэй болно, тийм юм уу бол ингэ шалгацсан бол тэгж би ингэд номлогч огт биш. Бурхны хүслийг буулгадаг номлогч байхыг би хүсэж байгаа. Тийм учраас Бурхны хүсэл яг энэ газар тань руу ойртож явахдаа Бурхан тантай ингэ ярилцж явахдаа одоо илүү ярина штэ. Тэр үед хараа Авраам Бурхантай уулзсан. Өнөөдөр таны дотор байгаа ариун сүнстэй та уулздаг үү? Тийм учраас би заримдаа хэлдэг ч үгүй энэ тэнд амьдрал амар хэцүү байна гэдээ Иесус Христ хэлдэг хүмүүс лаач өшгөлөд явж байхдаа хинтээ уулзаа хинтээ юу яриад байдаг юм болоо гэд би асууж ирсэн баг. Хинтээ юу яриа яваад лаач өшгөлөд амьдрал муухай байна гэж яриа яваад байгаа юм бэ? Бурхан Бурхан чиний амьдрал нэр арай дэндүү байна. Бачаргалаа чи нэр арай дэндүү юм хийсэн байх шүү. Чиний хийсэн энэ зүйл үнэхээр хэцүү байна. Би чадахгүй байна. Яах уу гэд тантай хамт зогсож ийн гэж та бодоод байгаа юм. Энэ төгжээ зайлагдаас. Одоо бол үнэхээр зайлж устж өгөө болох цаг ирсэн. Энэ Тэнгэрийн цонх гэдэг чинь нээлттэй байгаа үед энэ бүр айгүй амархан болсон. Маш амархан болсон шүү. Сая би Эрдэнэгийн түүхийг сонсож байхад Эрдэнэгийн Бурханд илчилсэн илчлэл буюу тэр зүйлс үнэхээр Эрдэнэ өнөөс хойш хэн нэгэнтэй илүү дутуу юм ярьж өөрийгөө илүү үзэх үзэл тэнд устсан байгаа даа. Зүгээр би амьдралын юу байгааг мэдэхгүй байгаа ч гэсэн энэ хэцүү үед би чимээгүй байгаад юмыг хамт давах нь чухал юм а гэдгийг олж харж чадсан. Би л Эрдэнэг дахиад эхнэр нь ямар нэгэн зүйл хэлэл өөдөөс нь нэрлэхгүй гэж бодож байна. Тэгсэн мөртлөө чиний зөв шүү гэд бос далдганаа гүгээд байхгүй гэж бодож байна. Буруу юм буруу гэж хэлэх чадвартай гэсэн. Энэ чухал амьдрал шүү. Хамтдаа бидний амьдралд өгдөг зүйлүүд нэг байх. Энд үстэй Бурхан гарч ийн, Авраам гарч ийн, Исаак гарч байгаа. Би энэ гурван
зүйлсүүдийг бидний амьдрал дээр тохиолддог зүйлсүүдийг би таныг мэдээсэй гэж бодож байгаа. Исаакын дээр Авраам байсан аав нь те. Авраамын дээр бурхан эцэг нь байсан. Яг адилхан гэсэн. Би танд юу хэлэх гэсэн бэ гэвэл энэ эцгүүд юу бодож Исаак юу хийвэ гэдгийг таныг хараасаа гэж бодож байгаа. Бид нар юусэн ингэж харж үзмээр санагдаж байгаа байхгүй. Би танд бодол өгч байгаа. Хин төлөвлөсөн? Бурхан төлөвлөсөн. Хин энэ зүйлсүүдийг эхлүүлсэн? Бурхан хийсэн. Төгсөдөө хэн мэдгүй? Бурхан мэдж байгаа. Бурхан бүх зүйлийг хянаж байна. Бурхан бүх зүйлс бурхан өөрийнхөө хамгаалалтын дотор тэр бүх зүйлийг хийж байна. За тэр дотор Авраам, Исаак яаж талчхнаг байсан гэж та бодож байна. Гэхдээ энэ түүх мөн адилхан болоод өнгөрцөн дараа нь түүх нь үргэлж ирсэн. Бид нар мэднэ төгсгөл нь өнөөдөр үргэлж байгаа энэ зүйл зогсоогүй байхгүй. Энэ шалгалтын улмаас өнөөдөр таавс аврагдчихад байна. Тийм л учраас ийм зүйлсийн төлөө бурхан шалгадаг болохоос зүгээр л хараа. Чи цалинтай юу? Ажилтай юу? Эсвэл чи яаж ийн? Тийм байна уу? Ийм байна уу? За тэгвэл чиний тэрийг янз бурхан энэ өчөөхөн юм хийгээд нэг өчөөхөн юм таны төлөө юу хийгээд зогсож яадаг гэж та яаж гэж бодож итгэж найдад идэв бэ? Бурханд итгэдэг, бурханд дуудагдсан хүмүүсийн зүрх сэтгэл өөрчлөгдөх болно гэсэн үг. Энэ дээр бол үнэхээр бурхан онцгой зүйлийг хийсэн байна. Тэгээд цааш нь би Авраамын тухай ярмаар байна гэсэн. За, өргөл гэж хэлсэн. Исаакийг авахын тулд Авраам үнэхээр зовсон шүү дээ. Төрнө гэж хэлээд хэдэн жил хүлээв. Нэг хүн ингэж болдгийм болов гэдээ өөрийнхөө аргаар нэг хүн төрсөн. Тэр нь биш байсан. Тэг хүү төрсөн. Яагаад би танд энд биш дээ Авраам юу нь өөрчлөгдсөн юм бэ? Энэ хүн байсан шүү дээ. Тэгээд биш дээ Авраам биш дээ. Яг энд би бол хэнийг гарч ирэхээр та яг өөрийгөө байвал яах байсан бэ гэдгийг хараасаа гэж бодоод байгаа байхгүй. Энд бидний дийлэнхтэй юу гэж номлодыгоор Авраам айгүй мундаг хүн байсан. Энэ бол итгэлийн өвөг эцэг юм аа гэж яриад идэг. Гэтэл би яаж тэр амьдрал дээр яаж энийг давах юм бэ? Надад туулж байгаа асуудал өвчл байна. Би энийг яаж давах вэ? Энийг би яаж ойлгох вэ? Энийг би яаж хүлээж авах вэ? Яг Авраамын гарах шиг итгэл найдвараа түүн дээр яаж тавьж чадах вэ гэж. Тэгээд Авраам хүүгээ өргөөр гэж хэлсэн. Авраам заа гэж авсан. Тэгээд тэр ботсон. За, ер нь бол өөр хүнтэй эхнэртэй бол хуваалцахгүй гэж. Эхнэр яадаг мэднэ сте. Би төрүүлсэн. Би мэдчихээн. За, ёстой чи зүгээр дуугаал агаараа гэл. Алаан болно штэ. Эхнэр байхгүй тэр ганц үг бүдэр хэлчихье. Тэгдэг үстэй. Чи дуугаа байж байгаад ингээд энийг хийлээ явмаа гэд байдаг үстэй. Тийм учраас Авраам яг энд юу гэж бодсон бэ гэж би бодож байгаа байхгүй. Бид нар сэтгэдэг шүү дээ тий. Танаа пастор хэлээд гэсэн. За жон бодлоо эсвэл гэл. Төсөл нэг жон зурглаатгаач гэд. Би зургуулт мэдэхгүй. Тэгэнгүүт энд байна шүү дээ. Авраам ботсон. Би тэгэхээр энэчнээс юу хэлэх гээд байгаа юм бэхээр Авраам бурханд итгэжсэн, найдажсэн. Тэр бүр тэгж хэлж байгаа. За. Дахил өрөх юм байна. За юу ч гэсэн л хоноод эхнэрдээ хэлэхгүйгээр өглөө шууд явъя гэд. Тэгтээ тэр нэг зүйл мэдчихсэн. За бурхан надад хэлсэн. Би бурханы дуугаалыг зөв сонссон болов. Сонссон болвол энэ бол бурхан өөрөө эхлүүлсэн юм чинь. Энэ бол бурхан өөрөө энэ бүх зүйлийг надад өгнө гэж амснаад байгаа. Хийх болно гэдэг тэр итгэсэн. Тэр найдсан. Тэр хүлээсэн. Тэгээд тэр түүнийг ярьсан. Найзуудаа болж байгаа нөхцөл байдал амьдрал дээр болж байгаа асуудлуудыг бид харж байхдаа яана тэр тэгсэн байна, энэ ингэсэн байна, энэ ингэж боссон байна, энэ үгүй болсон байна, энэ тэгдгийм байна. Ингээл яваалаа байвал та асуудлыг бурхны аргаар шийдэх ямар ч боломжгүй. Би энийг болооч гэдэг байгаа юм. Ийм зүйл дээр бурхан хизээч ажиллахгүй
жинхэнэ утгаараа нөө шүү дээ. Гэтэл бид нар ажилдаг гэж боддог. Яагаад гэвэл бурхан л юм чинь. Яагаад гэвэл энэ дээр ажиллах ёстой. Та хийх ёстой гэж. Огт тийм байхгүй. Энд итгэлийн тухай яриаггүй. Энд хүний гаргаж байгаа үйлдэлийн тухай ярьж байна гэсэн. Тэр хүний дотор байгаа зүйл амаараа тунхаглагдсан эхлээд Авраамд юу байсан гэж бурханд найдсан найдад түүнээс имээдэг имэйл түүнийг хүнддэг хүндлэн хамт байсан юм аа. Тэр байхгүйсэн бол тэрстэ бодлох байсан байхгүй. Эхнэрээс асууад бүр холио мандаг нь утгана шүү дээ. Ёстой гамшиг болох байсан. Тэгээд тэр зүрх сэтгэлээ нээсэн. Тэр үнэхээр өөрийнхөө зүрх сэтгэл дотор юу тэр үнэн дотор бууж гисэн баг. Бурханд үнэхээр бууж өгнөж энийг хэлээд байгаа байхгүй. За. Бурхан л мэддэг. Гэхдээ энэ асуудал үнэхээр хэцүү байна. Гэхдээ би ойлгохгүй байна. Авраам ч ойлгож ирсэн гэж бодож байна. Тий намайг энэ удаа дахиад туршиж байна те. За би гүрийнэ гэсэн гэж бодож байна. Огт тийм байгаагүй. Юу болж байгааг тэр мдээгүй. Ойлгож байна уу? Дахил өргөх гэсэн. Гэхдээ дахил өргөх гэхдээ ингэж хэлээг байхгүй. Дахил өргөх тэгэж очоод дахил өргөөр гэж хэлээгүй. Юу гэж хэлсэн бэ гэвэл дахил өргөх. Гэхдээ ганц үгээр хэлсэн. Тэгээд яг тэнцэнээс алхам ихэлсэн гэж та боддоо. Юм амар тодорхой болоод алдсан бооц тээ. Үйлдэл нь айгу тодорхой бүр илэрхий болоод үйлдэл хийсэн те. Yes. Би үүнийг үгшилэх гээд байгаа юм бэ гэвэл бурхан бидний амьдралыг хийж байгаа зүйлсүүдийг яг ингэж бидний амьдралд тодруулж, тод харуулж өгдөг юм аа. Хизээж бурхан хийж байгаа зүйлсүүдийг надад мэддэхгүйгээр, миний ойлгохгүйгээр юу ч хийхгүй. Тийм учраас бидний амьдрал дээр бурханы хийж байгаа зүйлс хийгдэхгүй байгаа шалтгаан нь би ойлгохыг хүсэхгүй яа. Үгүй мэдхийг хүсэхгүй яа. Үу за яах вэ? Сүргээ дагаад явжээ. Тэгжээд болох л байлгүй дээ. За хайрын нэгүслэн бурхан зүгээр штэ гэж сүргээ дагаад явж байгаа. Байдал руу бид шилжээд байгаа гэсэн. Бурхан зүтдэг бурханы хүмүүс энэ зүйл худлаа шүү. Сүргэлэх хэрэггүй. Яагаад гэвэл ариун сүнс бурханы хийж байгаа ажил тодорхой бүх зүйл нь тодорхой байх болно гэсэн. Есүс бурхан анх ярихдаа Авраамтай ярихдаа хэлээгүй шүү дээ тий. За очоороо тэгээд хүүгээ өргөх гээд үзээрэй тэгээд би хоноор хангана гэж хэлээгүй шүү дээ. Ойлгож байна уу? Би энэ тухай яриад байгаа. Тэгж хэлээгүй. Гэхдээ Авраам ч мэдчихэд хэл яг та хангах уу? Яг та тэнд байх уу? Яг тэх үү? Яг за ингэчээд би очиё гэдэг ингээд тэгсэн гэж та бодож. Бид нар ямар олон ингэж ханширч амар их зүйлийг алддаг гэж бодож байна. Юу нэг арга болсон уу? Хоёр арга болсон уу? За бид нар ингэж боддог байгаад. Яг үндэ бол ингэж бодож тунгаах хэрэггүй. Ингэж цаг алдах хэрэггүй. Бид нар тийштэй туслагч байгаа. Туслагч бүгдийг зааж өгөх болно. Бурханы бүх зүйлийг надад зааж, надад тайлбарлаж, надад ойлгож өгөх болно. Ариун сүнс. Ямар гайхамшигтай амьдрал вэ? Ямар ерөөсөн эрхчлөөтэй амьдрал вэ? Ямар төгс амьдрал вэ? Тэг яагаад миний амьдрал өнөд би харин танд хэлээд байгаа байхгүй. Яагаад ингэж яваад байгаа юм бэ гэхээр зэрэг бид нар юмыг ойлгож авах гэдэг. Таньж мэдэх гэдэг. Тэгээд юу гэж байгаа ингэж энэ хотын сүмд сургалт хийхгүй зүгээр жоохон өсгөөд өгөхгүй юм аа. Тэгэл өөрөөсөө холоо боолгоо байлгаад ах юм аа гэд боддог бодол чинь яг одоо устмаар байгаа байхгүй. Таныг өсөдөг чи бурхан. Танд амьдрал бэлгэлж ерөөснөө дагуулж явж байгаа чи бурхан өөрөө. Танд бэлдэж байгаа амьдрал бол ирээдүйд ирэх зүйлсээс хамгаалах чинь бурхан өөрөө. Тэнгэр элчүүдийг илгээж таны эргэн тойронд байлгах чинь бурханы тушаалын дагуу болдог зүйл. Тэр итгэл таны амьдрал руу, таны амь руу, таны хэрэгцээтэй байгаа зүйлс рүү чинь хинж орхооргүй бурхан тогтооцсон байгаа юм. Тийм л учраас битгий ингэж юмны учрыг олж, юмны тайлгцны дараагаар юм хийх гэж битгий оролдоосоо гэж би хүсэж байгаа байхгүй.
Тэг учраас Авраам хүүхдтэйгээ тэврээд явсан, өврөөд явсан, модоо өвөрчээсэн, модыг өвөрүүлсэн, дагуулад явсан. Дараа нь Авраам ингэж хэлдэг байгаа. Хоёр зарцаа үлдээгээд явхдаа бит хоёр бурхан дахил өргөчөөд бит хоёр буцаж ирнэ гэж хэлсэн. Ямар агуу ерөөсөө итгэл вэ? Амен. Тэвчээс өнөөдөр оюунаа гарч ярьж байхдаа тэр өвчтөе босон гэж сонсож байхдаа бурхан түүнийг эдгэнэ гэдгийг харж ирсэн юм аа. Яа гэдэг мэдхгүй байсан ч бурхан бол амьдралыг бүтээж бий болгож өгч чадах болоо гэдэг ярьж ирсэн. Тэгээд түүний дагуу болсон юм аа. Түүн шиг би танд юу хэлэх гэж байгаа юм бэ гэвэл та бурхан харддаг юм бол өнөөдөр өөрийнхөө амьдралыг бурхан харахгүй байгаа шиг битгий амьдрал. Харин бурхан харж байгаа тэр зүйлсийг яг одоо хилдэг цаг ирсэн. Үүнийг бурханы тунхаг гэж хэлээд байгаа байхгүй. Тийм учраас Авраам тийшээ явж байхдаа хүүгээ дагуулж явж хоёулаа дахид өргөж хэлсэн. Тэгээд дагуулад явсан. Он цахад очсон. Яг өргөдөг газар очихоо өмнө зарцнараа үлдээгээд хоёулаа цаашаа явсан. Тэгвэл хүүдээ зарцнаа үжсэгээр битээр буцаж ирэх болоо гэж хэлсэн. Тэгвэл Авраам яг тэр үед хонь тэнд байгаа. Тэгээ би тэгнэ гэж ерөөсөө мдээгүй. Бид нар мэддэг болохоор зэрэг амар гой санагдаад байхгүй да. Энэ асуулт шүү. Найзуудаа. Яг үндэ бол яагаад бидний тулж байгаа амьдрал бид нар мэдэхгүй байж тээ ойлгож гин үү? Бидний нөхцөл байдал асуудал бид нар ойлгож чадахгүй байгаа даа. Гэхдээ энэ үндэстэнд юр бусын сайн мэдээнүүд үнэхээр явж байна. Энэ таны улмаас шүү. Та төрж гарч ирсэн учраас та бурхандаа алхаж байгаа учраас сайн зүйл энэ үндэстэнд хийгдэх болно. Тийм учраас Авраамын энэ сонголт чинь зөвхөн өөрийнх нь сонголт байгаагүй байхгүй юу? Энэ сонголт тэр үндэстний ирээдүйн төлөө байсан. Бид түүний төлөө амьдэрдэг юм аа. Би Исавын тухай ярмаар байна гэсэн. Үнэхээр Исав тэр жоохон хүүхэд байсан. Гэхдээ тэр аав хүүгэнд ороод дуулгалтад дагаа явсан. Гэхдээ тэр би бол бодож байгаа. Ааваас их л зүйл асуусан багт. Яг бол энэ чинь нүдээ нээсэн өдрөөс эхлээл дахил өргөдөг гэдгийг мэддэг. Тэ? Хоноор өргөдөг гэдгийг мэдж байгаа. Тэгээ дахил авч явдгийг мэдж байгаа. Тэгээ хүүхд асууж байгаа шүү дээ. Аваа дахил нь хаанаа юм заах ширэн жоо би өөрөө явж гэн тэ. Дахил өргөх гал модыг би өргөө явж гэн. Ширээ бол тэнд байгаа. Харин тэн дээр өргөх өргөл хаавна. Тэгээд Авраам анх удаага за бурхан хангана гэж хэлдэг. Тэгээд цаашаа дагуулад явдаг. Тэгээд очдог. Тэгээ би бурхан харж байгаа гэдэг яг гэж хэлэх гэдэг. Тэгэнгүүт дахлын ширээ дээр модоо тавьдаг. Та боддоо өөрийнхөө ганц өгсөн биднэрт ийм зүрх сэтгэл ийм зориг байна уу? Ийм бурханд хайртай хайр танд байна уу гэж бид танаас асуух гэдэг байхгүй. Энийг нөгөө нэг ажилласаа, мөнгөөсөө, адун тушаалаасаа, нэр алдраасаа илүү бурханы хайрладаг хүний хийдэг зүйл юм аа. Үүнд бурхан амар хайртай юм аа. Йоо гэж хэлж өгөх гээд байгаа. Тэгээд хараа тавьсан. Мэдээж хараа Авраам би бол гэж бодож байгаа. Авраам айгүй их хонь харсан байна уу? Яг харах хүртэл нь байхгүй байгаад ойлгож байна уу? Тэнгүү тэр яасан? Хүүхдээ хүлсэн. Бүр хүүхдээ хүлээ тавьж байгаа шүү дээ. Хоёр гарын хүлээд тавьсан. Тэгэхэд Исаак за та зүгээр намаагаар алхаа шийдчихжээ. Таныг ч ээж дийлэх байсан да. Ээж өвчөрөх байсан гоо. Энэ бүх зүйл болоогүй зүйлс нь шүү дээ. Бурхны нэгүсэл багхгүй. Исаакийн аавтайгаа тэмцэлтэйгүү. Аавынхаа эсрэг зогсоогүй нэг зүйл нь юу ингэж? Энэ бурхны нэгүслийг хийгдэх зүйл гэдэг ба нэг энэ багхгүй да. Энийг бурхны нэгүсэл өршөөл гэж хэлдэг юм аа. Түүнээс тэр хүнээр бол юу болох вэ ойлгож байна уу? Тэмцэлтэд амар их юм бол хонтой чонгүй юм болно шүү дээ. Тэгээд Авраам өргөсөн бүр хутгаа далаас харин бурхан зогсоосон. Хэрв тэр хүртэл бурхан зүгээр л Авраам бурханд итгэдэг байсан бол ахаа новшрох байхгүй ойлгож байна уу? Амар зүйл болох байсан.
Яна юугаар хангах юм бэ? Эсвэл бурхан Авраам бурхантай ярьж болох юм шүү дээ. Оо та одоо яана ганц өгсөн хүүгээ ингэж миний амьдрал яана ганц миний амьдралыг өдрөөр ярьж болох байсан уу? Ойлгож байна уу та? Тийм учраас бурханаас бидэнд өгсөн ер бүсийн амьдрал бол онцгой гэж энийг хэлээд байгаа юм аа. Би тэнд хэлье. Өнөөдөр таны амьдрал дээр тулгарч байгаа бүх зүйлүүд зэгцлэгдэж янзлагдах болно. Би тэгээд өнөөдөр яг энэ газарт Йовын тухай ярих байсан. Би Йовын санаа юу байсан бэ гэдгийг хэлье. Бид нар боддог Йов тэрний дараагаар өмнөх байснаасаа илүү их одоо нэмэгддэг юмс нь бүр 2 дахин өгөгдсөн гэж байгаа. За тэрний нас зүгээр болохоо байсан. Тэрнээс хойш дахиад өчнөө олон жил амьдэрсэн байгаа. За тэр нь ч яг санаа нь юу байсан бэ гэвэл Бурханы хийж байгаа бүх зүйлийг Йов харах гэж оролдог. Зөвхөн өөрт байсан зүрх сэтгэлээрээ түнлөө хандсан баг. Яг өөрт байгаа тэр зүйлсээ тэгэнгүүт түрүүн халууна хальт хэлсэн. Найзууд нь их мэдгчнэр энийг хэлээд байгаа байхгүй ойлгож байна уу? Их мэдгчнэр бардам хүмүүс, их хэмсэг хүмүүс юмыг устгаж байгаа. Юуг устгаж байгаа гэж Йовыг гим хийсэн учраас өнөөдөр чиний амьдралд энэ зүйл тохиолдож байна. Чи гимээ хүлээн зөвшөөр гэж тулгсан байгаа. Бүр шаардсан байгаа. Яг хэдэж тийм болохгүй гэж. Йов бол би гим хийгээгүй. Энэ бол гим нүглээс бол болоогүй. Магадгүй бурхан өгсөн зүйлээ л авч. Тийм л учраас Йовын зүрх сэтгэл дотор Йов юу харж ирсэн бэ гэвэл зөвхөн бурхан л намайг харж байгаа гэдэгт тэр зөвхөн итгэж исэн, зөв найдаж исэн. Тэр хүлэн зөвшөөрч чадсан нэг юм байсан. Энийг болт гэж хэлж байгаа юм аа. Тийм л учраас тэр бурхан гарч ирээд түүнийг өмгөөлөх хүртэл, бурхан гарч ирээд түүнд болж байгаа зүйлсүүдийг ярих хүртэл зөвхөн Йов зөвхөн бурханы талд зогсож чадсан, ер бус юм байж чадсан. Шалгалт нь юу байсан гэж би олонтой боддог. Хоо юу байсан юм бол яасан юм бол би бол юу гэж ойлгож авсан бэ гэвэл өнөөдөр бидний амьдралыг бурхан бусдад босгож ирж харуулах гэж байгаа юм. Өнөөдөр таны дотор юу байгааг тэр дэлгэн тавьж харуулахыг тэр хүсэж байна. Магадгүй чи Йовын эргэн тойронд найзууд нь байсан. Гэхдээ тэр найзууд аврагдаагүй байсан байхгүй би танд хэлье. Тэд нар итгэдэг байсан, тэд нар аврагдаагүй. Тэр бурхныг таньдаг байсан. Ойлгож байна уу? Бүр хэлж байгаа шүү дээ. Бурхан ямар юунд дуургүй бүгд ингэ ярьж байгаа байхгүй. Харин ганцхан сүнслэг зүйл юу ч байхгүй. Өнөөдөр бидний амьдрдаг амьдралын маань нэг хэвсэг гэсэн. Нөгөө Библи уншдаггүй, нөгөө залбирдаггүй. Нөгөө зүгээр л бурхнаас юм өгөх ёстой юм шиг авах гээд орлоод байдаг зан чанар чинь гэсэн. Нөгөө зүгээр л бурхан өгөх ёстой ч хайртай ч яагаад гэдэг өгүүлбэрч утга учир гэсэн. Бурхан харахгүй шиг амьдрдаг амьдралын маань хэмээ гэсэн. Энэ бидний амьдралыг эцэст нь өхөл рүү аваачих юм аа. Харин Йов дээр хийсэн ажлын улмаас магадгүй би тэг бол гэж бодсон. Тэр 3 аврагдсан байхын тулд тэр 3 цаг хичнээн хүн байгаа бай. Маш олон хүн байгаа. Тэд нар аврагдсан байхын тулд тэр 3-ын амьдралыг харж бурхан өрөөгөөд гэсэн нөгөө 3 нь аврагдаагүй явж байгаа байхгүй. Харин Йов тохиолдсон зүйлсээр шалтгаалаад тэр 3 аврагдсан гэсэн. Тийм учраас шалгуур бол ер бусынаар өөрчлөгдөж юмаа гэдэг би тэнд хэлье гэсэн. Тийм учраас бурхан өнөөдөр танд тулгарч байгаа нөхцөл байдал, танд тулгарч байгаа асуудал, танд тулгарч байгаа бүх зүйлсүүд чинь зүгээр л төр зурих буюу та дараагийн зүйл рүү ороход бэлтгэж байгаа тэр ажлууд юм аа. Нэг хэсэг юм аа. Магадгүй энэ зүйлс чинь би бол ингэж бодсон шүү. Бурхан үнэхээр одоо бол намайг ил гаргаж тавиад бусдад харуулах цаг юм аа. Тийм учраас бурхан Йовыг нөгөө урхан хажуу дууд завчаа хэлж байгаа байхгүй да. За та 3-ын төлөө Йов залбируул та 3 аврагдах болно гэж хэлж гисэн. Залбирахгүй л аврагдахгүй. Тийм л учраас бид нар бурхан байдгүй шиг эсвэл бурхан хардгүй шиг амьдрахаа болимоор байна гэсэн. Тийм учраас би өнөөдөр яг энэ газарт бурхан бүгдийг хардаг, тэр бүгдийг мэддэг юм а гэдэг тунхилмаар байна. Тэр бол үнэхээр бүгд харж байгаа зүйлсээ тэр бүх бидний амьдралын бүхэл зүйлийг тэр мэдж байгаа. Тийм учраас яг одоо бурхан мэдхгүй байгаа шиг авирлаа. Март
орх гэсэн үг. Ялангуяа өнгөрсөн амьдралын түүхүүдийг гэсэн үг. Өнгөрсөн амьдралын зүйлсүүдийг гэсэн үг. Өнгөрсөн амьдралд хийжсэн хин нэг зүйлсүүдийг яг одоо Бурхны нэгүслийн дагуу тэднийг өршөөж амьдралаасаа явуулж сурах хэрэгтэй юм а. Тэгвэл ирж байгаа шин зүйлүүдийг өөрийнхөө амьдралаар хүлээж авч чадах болно гэсэн. Бид нэрээс учрыг олох гээд байгаа байхгүй да. Явын найзуудаас учрыг олох гээд байсан байхгүй юу? Юунаас бас яг ингэсэн учраас яг тэгсэн гэн учрыг олоод бид чинь тийм хүмүүс шүү дээ. Хүний бодол бол яг одоо энэ газартаа гацах хэрэгтэй юм а. Бидний боддог Бурхны биш бүх бодлууд устж өгөө болсон цаг яг одоо нээлттэй байна. Бурхан үнэхээр бидний амьдралыг мэддэг, тэр хардаг. Тийм хардаг учраас тэр байж та би энэ чи Авраамын амьдралыг ч тэр Явын амьдралыг ч тэр Бурхан хардаг байгаад байгаа байхгүй. Тэр хардаг, тэр мэддэг, тэр бүр ойлгоц. Тэрээс гадна тэр хардаг ч гэсэн муу ерөн сүнсг ялангуяа миний амьдрал орхооргүй тавьсан байгааг би таныг хараасаа гэж хүсэж байна. Түүнтэй битгий ярилц. Харин муу ерөн сүнсийг оролдог бүх хүмүүсээс өөрийнхөө амьдралыг хол байлга. Тэр чинь бус дуу хоолойг сонсч чадах чадварын тухай ярьж байгаа. Тийм учраас тэр чадвартай балахын тулд Библич өгөгдсөн байхгүй. Түүнээс та яаж ялах юм бэ? Тийм үстэй. Сайн найз ирээж та яаж ялах юм? Авраам бол биш Йоб бол золтой л тийм ээ миний гим нүгэл байсан байна гэд хэлсэн бол яг юм яг дуусах байсан байхгүй. Сатан тэргэл хэлэх гэдсэн шүү дээ. Ганцхан тэргэл хэлэх. Йоб бол тэгээгүй. Тийм учраас Йовыг дуудаж байгаа дуудлага тунхил нь яг таны амьдралтай адилхан юм а. Яагаад гэвэл өнөөдөр Йовыг энэ чи Бурхан дүгнсэн байгаа. Йовыг дүгнэхдээ Йоб бол үнэхээр энэ тунхлагснаар Бурхан түүнийг тодорхойлсон. Юу гэж тодорхойлсон бэхээр тэр бол үнэхээр Бурханаас эмээдэг. Тэр шулуун шудраг, тэр бузар муугаас зайлдаг нэгэн. Тэр бос гим зэмгүй, хорон санаагүй нэгэн гэж тодорхойлсон. Бурханд итгэдэг ариусгагдсан Бурханы хайртай хүүхдүүд энэ таны амьдрал юм а. Энэ таныг тодорхойлох зүйл чи энэ. Үүний дээр ямар ч хууль ажиллахгүй. Энд зөвхөн Бурханы хайр л ажиллана. Харин бид нар энэ зүйлсүүдийг юуг нь хийдэг, юуг нь хойш нь тавьдаг байлээ. Тийм учраас бид нар юугч буруудах хэрэггүй. Юугч зүв байна гэж бодох хэрэггүй. Яагаад гэвэл Бурхан намайг тодорхойлж байхад өөр юу ч намайг тодорхойлох хэрэггүй. Мөн та Бурхан таалагддаг амьдралаар амьдрах ёстой болохоос хүн таалагдах амьдралаар амьдрах хэрэггүй. Яагаад гэвэл тэр амьдрал таныг үхэл рүү аваачдаг. Гурван найз биенээсээ илүү сайн сүнслэг болох л яриад байгаа байхгүй. Даанч эцэстээ Бурханы өмнө шүүгдсэн гэсэн үг. Хамтдаа босъё. Халелуя. Ариун сүнсээр бид өнөөдөр яг би энэ газар зогсож байна. Тэгээ энэ газарт миний яригдсан, миний хэлэгдсэн, энэ газар тоглогдсон үг нэг бүрийн эзэн нь би таныг байгаас гэж онцгойлонгуй залбирч байна аваа. Тэгээ өнөөдөр яг энэ сонссон хүн нэгэн зүрх сэтгэлөө та ярьж, та ойлголтуудыг өгж, та мэдлэгээр бидний үнэхээр дүүргэх болтугай. Тэгээ бидний амьдрал үнэхээр таны мэрэгэн ухаанаар амьдрч чадах чадвартай бэлхэм дүрэн амьдралаар амьдрах болтугай. Бид нар үнэхээр эргэн тойронд байгаа бүхэл хүмүүстэй үйлчилж тэдний төлөө бид амьдрмаар байна. Бид таныг төлөөлж амьдрмаар байна. Бид таны төлөө амьдрч чаддаг болмоор байна. Бид нар таныг үнэхээр юр бусын наар алдаршуулж амьдрч чаддаг чадвартай баймаар байна. Тиймээс бол та өнөөдөр яг энэ газарт яригдсан үг нэгүрийн цаана та байдгийм а. Та бол эзэмшдэг юм а. Та бол эзлэн юм а. Та бүгдийг мэддэг нэг юм бол зөвхөн та юм а. Тийм л учраас та өнөөдөр яг одоо биднийг сонгож, яг одоо бидний дээр юр бусын зүйлүүдийг хийж өгөх болтугай. Энэ зогсож байгаа хүн нэгний асуудлыг би таны гарт өргөж аваа. Бид асуудлуудаа гармаар байна. Бид нөхцөл байдлуудаа гармаар байна. Өнөөдөр болж байгаа бүх үйл явдлуудаас бид гармаар байна. Бид өнөөдөр зүрх хэмээн зовоож байгаа бүх асуудлуудыг бид өөрчилж хүлээж авмаар байна. Бид өнөөдөр өөрсдөө ганцаардлыг, бид өнөөдөр өөрсдөө хоосорлыг, ядуурлыг бид өнөөдөр тасдаж өөрийнхөө амьдралаас авч хаямаар байна. Тиймийн тулд ариун сүнс та хүн нэгүр тусалж гарах боломжгүй таалгуудыг нээж өгөх болтугай. Тэгээ бидний амьдралыг тодорхойлж өгөх болтугай. Үнэхээр бидэнд юр бусын нар тусалж өгөх болтугай. Биднийг үнэхээр юр бусын нар өөрчилж, шинжиж өгөх болтугай. Тэгээ үнэхээр биднэрт шинэ ойлголтуудыг асгаараа үргэлжлүүлээд
та бидний лөө ярьсан юмраа байх болтугай. Ирж байгаа өдрөө таны өдрөд байх болтугай. Ер бусын цагаар бэлгах болтугай гэж тунхилж байна. Аава тэгээд үнэхээр үндэстэн дээр минь яг одоо баяр болох гэж байгаа байлаа. Ах дүүстэйгээ нөхөрлөх ер бусын баяр болох гэж байгаа. Ах дүүстэйгээ уулзах ер бусын баяр болох гэж байгаа. Энэ баярыг та биднийг ер бусанаа баярлахад үндэстний минь өрөөж өгөөч гэж онцгойлонгон залбирж байна аава. Айл өрх бүр үнэхээр амар тайван баяр баясгалаар бэлхэн байх болтугай. Эдээс шүүс бүх зүйлээр хангалуун байх болтугай. Хүн нэг бүр сэтгэл дүүрэн байх болтугай. Уулзаг хүмүүстэйгээ уулзаж амьдралаа баяр жаргалыг хуваалцсан ер бусын өдрүүд байх болтугай. Хүмүүсийг хамгаалж өгөөрэй. Хүмүүстэй өргөлж хамт байгаарай. Бүх хүмүүс баярлаж, бүх хүмүүс аж аргалаар бэлхэх болтугай тунхилж байна. Үндэсний минь дээр таны өрөөл, үндэсний минь дээр таны ер бусын бэлхэн байдал, үндэсний минь дээр таны нэгүсэл өршөөл үргэлж байх болтугай гэж тунхилж байна. Бид бүх зүйлээ таньгаар даатгах байна. Бүх алдар магтаал нь Бурхан эзэн танд байх болтугай. Бүгдийг таньдаа даалгаж бидний эзэн Есүсийн нэрээр талархан залбирч байна. Амен.